Бэйсийн тамтаа үзэгчдээ баярлалаа. Бид та бүхэнд мигмар гарагийн шууд амжилтаа яг одоо шууд хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр эмэгтэй дээдлигийн тэргүүлэгчид хоорондоо уулзаад таарж байна. Энэ бол Улаанбаатар Амазонсын эсрэг 10-ын тоглолт байх болно. За Амазонсын удирлыг 3-т гэсэн амжилтаагаар тэргүүлж байгаа бол 10-ын хувьд харин 2-т гэсэн амжилтаа энэ хоорондоо уулзаад таарж байгаа юм. За Улаанбаатар Амазонсын хувьд өнгөрсөн 7 хоногт Алтууд багийг буудаж авсан. За харин 10-ын хувьд өнгөрсөн 7 хоног хараахан тоглолт хийгээгүй үндэсэн байгаа. Ингээд хоёр шилдэг багийн сонирхолтой тулааныг хамтаа хүлээн авч үзцгээе. Багтамжтай болон Эмбакрэнэд хүрэлцэн ирсэн эрхэм үзэгч та бүхэндээ өнөөдрийн мэдээг хүргэе. Монголын сагсамгийн холбоо үндэсний дээдлигийн 2025-аас 2026 оны удирдлын ээлжид тоглолт эхлэхэд бэлэн боллоо. Энэ өдрийн тоглолтын талбайн зочин багаар Улаанбаатар Амазонс. Хоёрдугаар нэг багийн албан тоглогч Ганбаатарын Энхлийн. Хоёрдугаар 25 багийн амгаан тоглогч Магванорын Эрдэнэт. Хоёрдугаар 3 багийн төвийн тоглогч Хөлтөн намдгийн Бэмчэв. Хоёрдугаар 12 багийн төвийн тоглогч Нэмдоржийн Эрдэнэма. Хоёрдугаар 11 багийн албан тоглогч Кейли Твон. Улаанбаатар Амазонсгийн гарааны таван тоглогчид танилцуулъя. Хоёрдугаар 32 багийн хүчний тоглогч Амари Робинсон. Хоёрдугаар 7 багийн албан тоглогч Синчовын Болор Цэцэг. Хоёрдугаар 16 багийн амгаан тоглогч Батсочийн Болор Эрдэнэ. Хоёрдугаар 6 багийн амгаан тоглогч Чимэцэрэнгийн Урт Насан. Хоёрдугаар 14 багийн төвийн тоглогч Баатрийн Болор Эрдэнэ. Улаанбаатар Амазонсгийн ерөнхий дасгал жуулагч Хавивер Гарсия. Энэ өдрийн тоглолтын талбайн эзэн багаар Робт. Хоёрдугаар 6 багийн албан тоглогч Мөнхбатын Сэргэдийн. Хоёрдугаар 11 багийн амгаан тоглогч Бацүхийн Хулон. Хоёрдугаар 13 багийн амгаан тоглогч Төхөлсотын Солонг. Хоёрдугаар 12 багийн төвийн тоглогч Цэрэндондгийн Саран Цэцэг. Хоёрдугаар 34 багийн төвийн тоглогч Цогцаахны Солонг. Хоёрдугаар 8 багийн амгаан тоглогч Фэрмдэж амтсын Ануулжин. 10 тогийн гарааны таван тоглогчийг танилцуулъя. Хоёрдугаар 10 багийн албан тоглогч Нимочрын Тунглах. Хоёрдугаар 3 багийн албан тоглогч Батбагтын Өнөр Сая. Хоёрдугаар 19 багийн хүчний тоглогч Баярхүүгийн Номин. Хоёрдугаар 30 багийн довтлон тоглогч Карман Жакдин. Хоёрдугаар 15 багийн довтлон тоглогч Ундрман Соццэцэг. Аравтогийн ерөнхий дасгал жуулагч Нидерлевич Аданан. Хоёрын тоглолтыг талбайд шүүн явуулахаар Монголын сагсамгийн холбооны шүүгч Манбаярын Даваа Мигмар. Монголын сагсамгийн холбооны шүүгч Долдон Жавын Булган Тамир. Талбайхлаг шүүгчээр Монголын сагсамгийн холбооны шүүгч Батсайхны Мигмар Сүрнээр ажиллахад бэлэн боллоо. Иргэн үзэгчид та бүхэн судлаасаа босож Монгол улсын төрийн дулаан үндэстэн хүлээн авна.
Үргэлжлээ бүхэн вин өдрийн мэндийг хүргэн мэдчилж байна. Фермер Спортс телевиз Монголын сагсан бүгийн холбооны үндэсний дээд лигийн 2025-аас 2026 оны улирлын тоглолтуудыг шууд дамжуулан үзүүлж байгаа. 10 дугаар сарын 21-ний Мягмар гарагийн шууд дамжуулалт маань эмэгтэй лигийн тоглолтоор эхэлж байна. 10-ын эсрэг аварга хамгаалагч Улаанбаатар Амазонс. Амазонсын гарааны 5-т урт насан болор цэцэг болор эрдэнэ болор Бацоожийн болор эрдэнэ болон Амари Робинсон гэсэн 5-т байна. За харин 10 багийн гарааны 5 тоглогч өнөр зай тунгалаг сод цэцэг номин Кармен Жаклин гэсэн 5 тоглогчийг гарааны бүрэлдэхүүнд дэлгэжээ. Энэ тоглолтыг онцлог болгож байгаа хэд хэдэн зүйл байгаа. Хамгийн ихэнд дурдах ёстой юу вэ гэх юм бол эмэгтэй лигийг хожигдолгүй тэргүүлж байгаа 100% амжилттай тэргүүлж байгаа хоёр багийн хоорондын өрсөлдөөнийг бид яг одоо үзэх гэж байна. Тэр ч утгаараа хүлээлт тун өндөр байна. За аль хоцсон баг нь хожигдолгүйгээр улирлыг цааш нь үргэлжлүүлэх юм боломжтой тоглолт. За тэгээд сүүлийн ер нь жилүүдэд тогтмол топ түвшний өрсөлдөөнд тогтмол нэрлэгдэж байгаа юм хоёр баг бас өнөөдөр улирлын эхний учраагаа хоорондоо ихэд бэлэн болжээ. Магадгүй бид энэ улирлын финалийн цовролд энэ хоёр багийг ч харах магадлал их өндөр байна. Яагаад гэх юм бол эхний хийсэн 3 Амазонсын хийсэн 3 тоглолт за бас олон улсын түвшинд хийсэн тоглолтыг нь араас нь 10-ын улирлын эхний 2 тоглолтыг харах юм бол ингэж хэлж болохоор байна. За 10-ын хувьд Итүгийн Ирвсүүд Pirates-ийг хожиж 9 хоногийн дараагаар инхүү тоглолтоо ихэд бэлэн боллоо. Ингээд бөмбөг дундаа өсөрсөн Амари Робинсон өндөрлж байна. За уртнаас эхний бөмбөгийг хүлээж аваад болорд нь за Бацоожийн болорд нь энэ улирлд бол бэлтгэлжилт хувийн форм бол маш өндөртэй байгаа гэдгээ эхний хэдэн тоглолтод хангалттай харуулсан. Болорд нь дундаас за төвийн тоглогч болорд нь ун чидэд дундын зай шийдэл дээр тоглолтын тооны харьцаа 2 тэг болгоо тоглолтын нээлттэй оног авлаа. Улирлын эхний хэдэн тоглолтуудаас болон тэр Азийн лигт хийсэн тоглолтоос нь авч үзэхэд Баатрин болорд нь гэж энэ 14 дугаартай Амазонсын төдийгүй Монголын шигшээ багч олон жил тоглосон лигийн туршлагатай энэ тоглогч үнэхээр бас ахаал нэг өөрийгөө өөр төвшөнд авчирсан байна гэдгийг энэ улирал бид ихэнд харж байгаа. Өөртөө итгэл нь төдий чинээ нэмэгдсэн байлээ. За тоглолтын эхний алдааг Улаанбаатар Амазонсоос гаргалаа. За Амазонсын өмсгөлтөө бас 15-15 гэсэн дабл-даблыг али эзэнийг гүйцэтгэхэд амжицсан шүү дээ энэ тоглогч. Тэгээ өөрийнхөө ур чадвар, өөрийнхөө потенциал ямар ч багт ирсэн бас хязгаарлагдаад тахааргүй өндөр ур чадвартай тоглогч гэдгийг харуулж байгаа. Тунгалаг хэцүү байдлаас довтлсон, довтлогоо оновчгүй болсон болорд нь хатгаад за жижиг болороо буюу Бацоожийн болор хэдэн самраас бөмбөг явлаа. За одоо ширн өндөр нам тэгээд одоо насны хэмжих гэсэн том болороо жижиг болороо л гэж хэлээд байгаа байна. Амари Робинсон довтлогоо алдлаа. Номин самбарт байна. За Баяргуугийн номин өнгөрсөн улиралд солилцоогоор Scorpions баг руу явснаас хойш хувийн тоглолт бол статистик үзүүлэлтэн дээр маш том шинжилгээ хийсэн гайхалтай тоглолтыг үзүүлж чадсан юм тоглогч. Энэ улиралч гэсэн самбар тэмцэж байгаа тэмцэл түүний тоглооны санаачлагууд маш өөр байгаа гэдгийг харуулсан. Кармен дундын зай шийдэлээр тоглолтын тооны харьцааг тэнцвүүллээ. За Солки Кармны энэ шийдэлтүүд ялангуяа энэ дундын шийдэлтүүд маш ойрхон байхгүй бол оноо болох магадлал үнэхээр өндөр юм байлээ. Тэгээд түүний хувьд ахлах сургуулийнхаа бүх цаг үеийн онооны лидерийнх нь нэгтэй нэг тоглолтод хамгийн олон холын шийдэлд оруулж исэн тоглогчдын одоо рекорд амжилтыг өөр тоглогчтой хувааж эзэмшдэг гэдэг ч юм уу. Үнэхээр довтлооны тал дээр ур чадвар үнэхээр өндрөө гэдгийг бид нэр өмнөх тоглолтуудаас харсан. За харин өнөөдрийн тоглолтод Амазонсын эсрэг энэ одоо дийлдэшгүй мэт байгаа хамгаалтын эсрэг яаж тоглох вэ гэдгийг сонирн байна. За Амари Робинсон алдаа салгасан тургуулийн 2 шидэлтийг гүйцэтгэн. За биеийн хүч болоод хувийн ур чадвар зэрэг зүйлүүд нь бол өөрийг нь ялчгүй, дийлчгүй төвшөнд авч чадчихад. За 2 дахь жилдээ Улаанбаатар Амазонсыг дасгалжуулж байгаа эрхэм. За Фран Гарсиа дасгалжуулагчд Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар за тэгээд Амазонсыгаа хамт үндэсний дээд лигийн авраг болсон сая Азийн лигт очингуудаа шилдэг 4 багийн нэг боллоо гэдэг. Энэ багийг яаж тоглоулах уу гэдгийг сайн мэдэж байна. Дээрээс нь үнэхээр түүхэн шилдэг амжилтуудыг одоо Монголын эмэгтэй шигшээ баг энэ багтаагаа ч гэсэн үзүүлээд явж байгаа. Ийм л ирхэм өмнө одоо Йордны өсвөрийн баг дээр Азийн багууд дээр бол ажиллаж ирсэн ийм туршлагатай Испани мэргэжилтэн байгаа. За тэгээд дээрээс нэмээд хэлгээд өнгөрсөн улирлын Улаанбаатар Амазонс баг бол гарааны бүрэлдэхүүн маш чанга зузаанч гисэн сэлгээ бол маш нэмгэн баг байсан шүү дээ. За тэгээд үндсэндээ тоглолтод ашиглаж байгаа тоглогчдын минут
тоглолтод ашиглаж байгаа тоглогчдын тоог харахад ч гэсэн 6-аас 7 тоглогчор ер нь бүх тоглогчдыг плей-оффын тоглолтуудыг аваад явцсан. За тэгээд ямар тоглогчийг хизээ яаж гаргаж ашиглах вэ? Потенциалыг яаж тулдал баг дээр ашиглаж үр нөлөөг нь үзүүлэх үү гэдгийг л хамгийн сайнаар мэдээж хамгийн ухаалгаар ашиглаж чаддаг юм тусгалжуулагч гэдгээ баталж харуулсан да. Тэгээд багийн лидерүүд бол за энэ товтлооны алдааг өнөр зайд гаргажээ. Багийн лидерүүд болох Монгол улсын гавьяа тамирчин Ариун Цэцэг хулнаар 1 сарын хугацаанд багтайгаа хамт үндэсний дээд лигийн тоглолтууд дээр оролцохгүй гэсэн ийм мэдээлэлүүд хэдийнэ гарцсан. Тэгээд ерөнхийдөө ачааллын хувьд өнгөрсөн зуны туршид ямар байсан гэдгийг бол бүх хүний нүдний өмнө нээлттэй байгаа. Тэгээд төдий чинээгээрээ Улаанбаатар Амазонс ямар хүчтэй бүрэлдэхүүн байсаар байгаа вэ гэдгийг илтгэх зүйл өнөөдөр ч гэсэн ингээ эхлэлийг тун саяга 6-2 гээд явж байна. За татаа шидсэн. 3 оны шийдэлт нь оновчгүй боллоо. Гэхдээ өнөр зэ талбай дээр байгаа баг хамгийн нуруу намтай тоглогч нь довтлооны самбарыг авч өмгөө таслууллаа. Урагшаа урдан довтлоонд урднаас нь доош өгсөн дамжуулалт голоор гүйсэн тоглогч. За болорд нь дамжуулалт баг зэрэг ард ирчлээ дээ. Урднаас нь нэг хамгаалагчийг дохиод гоё аргалсан. Хөргсөн довтлогоо оновчгүй болсон. За Мари Робинсон ухаалаг байдлаар багтаа бөмбөгийг авч үлдэж чадсан. Өнөөдрийн тоглолтод 10-т Хулан Аримцах хоёрыг эзгүй байхад нь хожиил гэж хүсчихвэл лигийг хожигдоогүй үргэлжлүүлж байгаа цорын ганц баг гэсэн нэрийг одоо хэсэг хугацаанд ч гэсэн авч үлдэхийг хүсчихвэл за энийх шиг юм довтлооны самруудыг алдах хэрэг баг байхгүй гэж хэлэхэд болно доо. Болорцыг довтлооны 24 секундыг анзаарсангүй бөмбөг алдлаа. 10-ын сайн хамгаалт боллоо. За Улаанбаатар Амазон сүүлийн жилүүдэд ер нь тогтмол улирал эхэлснээс хойш хожигдол амсаагүй хамгийн уртудаа үргэлжилсэн рекордуудыг тухайн улиралдаа өөрийн нэр дээрээ бичүүлж явж байгаа юм баг. За тэгээд тэр чутгаараа одоогийн байдлаар 3 тэг гэсэн амжилтыг үзүүлсэн явж байгаа цорын ганц баг байна. За энэ ч гэсэн цаашаа үргэлжлэх боломжтой. Тэгэхээр энэ тоглолтын ач холбогдлыг л бит хоёр ингэж олон удаа давтан хилээд байгаа хэрэг дундаа шидсэн Джеки Карман за одоогийн байдлаар 10-т авсан 2 оноог авсан тэгээд довтлоонууд шидэлтүүд нь нэг л болж өгөхгүй л байна. Бөмбөг тасалсан хурдан довтлоороо өөрөө шилжсэн. 2-ын эсрэг 2 за болорд нөхөөд ирсэн сайн хамгаалт боллоо. За Карманыг нэг дундаас сул шидүүлснээс бусдаар бол хамгаалт үнэхээр дарамттай. Сайн болж ийн доор бөмбөгөө хүлээгээд авцсан Робинсон довтлогоо оновчтой болсон. Гайхалтай сая бөмбөг хүлээн аваад ямар хөдөлгөөнүүдийг хийх вэ хамгаалагч биеийнх нь хаана байна гэдгийг маш гоё мэдрээд богинохоо хугацаанд сэтгэхэд оноогоо авч чадлаа. За сод цэцэг. Винксийн ахлагчаар тоглож байсан энэ тоглогч 2 оноо авлаад тооны харьцаа 8-4. Тэгэд энэ 10-т багт ингэж нэгдэж ирсэн гол шалтгаан бол ердөө ойлгомжтой. Эдгээр тамирчид Амазонсын энэ ноёрхлыг бол зогсооч аврагын төлөө хүчтэй дайраа л гэсэн ийм зорилготой бол байг нь гарцаагүй. Өнөр зэ хурдан давтгаанд болорцгийн өдөөс хамгаалт сайн боллоо. Илүү логт хийсэнгүү те. Ёстой ухаалаг хамгаалт байлаа. За өөрөө ч гэсэн тэгээ будагтай талбайд өөрт нь маш том давуу тал байгаа гэдгийг мэдж байгаа учраас ямар нэг илүү үйл хийсэнгүй. За энэ тарин төвн шугам бүсийн дүрм зөрчигдөөд бөмбөг эсрэг баг шилжсэн болор цэцэг арай л гүйц төвн шугам давж орж ирж амжаагүй л байсан юм байна тэгээд. Дамжуулт өгж байгаа тоглогчийн л буруу юм да одоо. Хүлээж байгаа дамжуултаа яг найдвартай өгөх хэрэгтэй шүү дээ. Бөмбөгтэй тоглогч мэдээж энд гол шийдвэрийг гаргаж байгаа. За өнөр заяа. Холын зай шидэлтийг гүйцэтгэсэн баг нь 2-2 гэсэн эхлэлээс хойш оноо авч амжаагүй 6 оноо дараалаад алдсан байгаа. Шийдэлт амжилтгүй болор цэцэг Робинсон биеэр мөргөөд жавжин дээр угаа тоглогч гоё харсан. Урднаас нь 3-аас шийдэлт оновчгүй болсон хэдийч будагтай талбайд. За Баярхуугийн 8 алдаа гаргасан юм байна. Үнэхээр энэ Робинсон болон болор эдэн гэсэн 2 тоглогчийг хамгаална гэдэг хэцүү байна. Одоо номин тимч нуруу нам тоглогч бол биш үү дээ эмэгтэй дэр. Гэхдээ нуруугаар бие хүчээр ч гэсэн баг зэрэг дутаад байгаа нь харагдаж байна. Маш их энерги зарцуулж байна. Робинсон бол байрлалын давууг тимч амархан өгөхгүй гэдгийг хангалттай энэ ихний 5 минутын хугацаанд бол харууллаа. За Робинсон сул хувь шидэн. Гэхдээ ахаад нэг илүү дамжуулалт болор эдэн Жавжнаа сайн шидэг цэгээсээ шидээд алдчихлаа хурдан давтлаа. За яг энэ баруун талаараа явах юм бол сод цэцэг бол аюултай. Сод цэцэг ихтэй давталгааныхын төгсгөл нь нэг л болж өгөхгүй байна. За болор цэцэг эсрүүгийн хурдан давталгааныг 2 чудаа маш сайн хамгаалтаар зогсоож чадлаа шүү. Эзэнгөөгөө бөмбөг алдаа гарсан. За Робинсон бөмбөгөө золж явж байгаа хөл дээрээ залаад чудаа. За тэгсэн байна. Зүгээр энэ хоёр багаас бид нар улирлын тоглолтуудад ийм
замбраагүй гэх юм уу тоглолтыг төдийлөн олон хардггүй. Гэхдээ 10-т бол сүүлд удирдлагын 2 дахь тоглолтоо хийснээс хойш хэдийний 9 хоног өнгөрсөн. Харин Улаанбаатар Амазонс өнгөрсөн 7 хоногт ганцхан тоглолт хийсэн гээд бас тоглогч талбайгаа хийгээ бөмбөгөө гэдэг тоглолтын хэмнэлээ мэдрэх гээд жоохон асуудлууд эхний үеэр гарч ирэх шиг харагдлаа. Робинсон найдвартай байна. За будагтай талбайд бол маш том зөрүү гарч байна. За Монголын лигийн шилдэг төвийн тоглогч Болор Эрдэнэ 4 дээр гарч ийн гэхэр чи одоо дийлчгүй будагтай талбай хослол гэж хэлэхэд буруу таргуул юм хослол байна да. Одоо бүр холбон тоглогч өнөр заяагаас Томс Амар Робинсон хүнхийг тасалчлаа шүү дээ сая. Ганцхан гараа явуулаад ерөөс бинд нь ойлгоо гаргачлаа. За 10 тоогийн ахлах тасгалжуулагч энэ үлрэлээс эхлэн ажиллаж байгаа серб мэрэгжилтэн Адинан гэж энэ нэрхэн байгаа. Энэхүү тоглолтын дараагаар 10 сарын 21-ний 18 цаг 10 минутанд улирлыг 3 тэг гэсэн амжилтаагаар эхлүүлсэн. Одоогийн байдлаар хожигдоогүй цорын ганц тоглолт VCH Knights тэдний өрсөлдөгч улирлыг 1 хожил 2 хожиглох гэсэн амжилттай эхлүүлээд байгаа. Хов чонхрууд Хэмлигээс дэвшин гарч ирсэн багтай тоглолтоо хийх болно энэ тоглолтын араас. За харин 20 цаг 40 минутаас аврага хамгаалагч хасын үлгүүдийн тоглолт бидний хүлээж байгаа. За энд Кармен будагтай талбарууд арж орж ирээд Болор Эрдэнэтэй контактлсан 2 тоглогч нэлээд л зөвөртэй байна. Маш хүчтэй контакт будагтай талбайд боллоо. За энд Болор цэцгийн эсрэг орж ирээд за буугатаа нэлээд эвгүй контактлсан юм байна. Тэгээ хөлийн хойцсон юм шиг байна шүү дээ. Хөл дээр нууцсан байна шүү дээ. За ямар тач Кармен туруулын иржидлэг гүйцэтгэв. Болор Эрдэнэ бол гайгүй юм шиг байна. Яг тэр хөлн нөгөө нугардаг чиглэл рүүгээ те дарагдаад. За харин азар үений шиг эсрэг хөшөлт орсонгүй те. За туруулын иржидлийг Кармен гүйцэтгэв. Солгой гартай тоглогч шидэлтийн гүйцэтгэл бол бас өндөртэй тоглогч байгаа. Энэ удаа шидэлт эхний шидэлт амжилтгүй. За Франк Гарсия засгалжуулагчийг бүтгэнд харуулж байна. Ерөнхийдөө тоглолт түүний хяналтантай байгаа болохоор ихэд 50 сууж байгаа харагдаж байна одоогийн байдлаар. За сүүлийн шидэлт оновчтой болсон. Тоглолтын дооны харьцаа 15. За 10 туугийн сэлгээний тоглогчдыг харахад холбон тоглогч Мөнхөдийн сэргэлэн бас өнөөдрийн тоглолтод оролцохгүй гадуур хувцастай сууж гаргаж шүү. Тийм сэргэлэн одоо бэртэл гэмтлийн улмаас ингээ 2 сар болчиход байна. За Болор Эрдэнэ энд алдаатай тоглохыг оновчтой болгож онооны зэрэг улам бүр холд болтол 7 болголоо. Тэгээд сэргэлэн багийн гарааны бас гол тоглогчдын нэг шүү дээ. Хэдийнэ энэ багт эзлэх байр сууриа баттгаад ирсэн энэ тоглогч тун удахгүй бас тоглолтуудад оролцоод явах байх. Шагааны бэртлийн улмаас тоглолтуудад орох боломжгүй байгаа. За тэгээд энэ чухал тоглолтуудад аль болох өргөн бүрэлдэхүүнтэй багийнхаа гүйцэд потенциалыг ашиглаж тоглох нь тасгалжуулагч болон багийн хувьд чухал шүү дээ тий. Тэглгүй яхав. За Болор Эрдэнэ торгуулийн шийдэлтийг нэм шийдэлтийг үүсгэх болно. Уг нь өнөөдрийн байдлаар ингээ харахад Амазон сэлгээний бүрэлдэхүүн тимч өнөр өтгөн биш л байна л да. Ердөө 5 тоглогч байгаа. Аруула энэ тоглолтод оролцож байгаа. Дэлгэрэх бас бэртлийн улмаас тоглолтод оролцохгүй. Тэгээ энэ үлрэлээс эхлэн өнгөрсөн үлрэл авраг авсан бүрэлдэхүүнд байсан. За энд Кармен баг алдаатай шиж магадгүй тоглохыг оновчтой боллоо. Булган энэ үлрэлээс эхлэн туслах дасгалжуулагчийн алба руу шилжсэн. Одоо өөрийнхөө спортын замналын дараагийн нэг төвшин рүү шилжиж гин гэж хэлж болох байх. Шууд туслах дасгалжуулагчаар ажиллаж эхэлж байгаа. Уг нь залуухан тоглогч шүү дээ. Болор Эрдэнэ Болорцыг доошоо өгсөн давхар хамгаалалт цаг алалгүй ирсэн. Будтай талбайгаас холдуулж чадлаа. Гэхдээ хамгийн аюултай шидэгчийн суусуул архиж байна. За шидэлтээ алдсан. Урагш хурдан тоглоход Кармен Болор цэцгийн эсрэг Болор цэцэг ингээ 3 дахь удаага эсрэгүүгийн хурдан тоглохыг зогсоочлоо. Буцаад Амазонсын хурдан тоглохоо Болор Эрдэнэ за нэг шидэг гэснээ болоод дараагийн үйлдэл нь илүү алхамд болоо төвөрчлээ да. Маш их эргэлзэх шиг харагдлаа сая. Шидхүү эсвэл довтлооны үйлдэл хийх үгээд өмгөө барай алхачлаа. За шууд шидэлтийн үйлдэл эхлэхээр бас хажуудалд нь Кармен ойрхон байлаа л да. За энэ үед 10 дугаар бас энэ тоглолтын эхний завсралгыг захиалж байна.
Завсрах хугацаа дуслаа үзэгчтэй. Шууд дамжуулалтын Platinum event гэгч Дасандаа Бууханы банк замун Platinum event гэгчээр спортыг дэмжигч Toyota-гийн албан ёсны дилер Top Doors ажиллаж байна. За мөн шууд дамжуулалтын Platinum event итгэгч Shaping the Future Deso Investment ажиллаж байгаа гэдгийг дуулгад таатай байна. За Jacqueline Carmen 30 оноо 6 самар 3 дамжуулалт 2 хаалтыг өмнөх тоглолтод Fire-ийн эсрэг хийсэн. Гэхдээ 19 товтлооны 8 11-ийг нь алдсан л юм байна. Өнөөдөр магадгүй эхний товтлоонуудаа ингэж жоохон алдаж нэг тоглолтынхаа хэмнэлийг мэдэрж байгаад хоёрдугаар хагасны хоёрдугаар үеэс эхлээд илүү сайн тоглолтыг үзүүлэх боломж хангалттай харагдж байсан. 30 оног авна гэдэг бол тийм ч одоо таарах хүн товтлооны ур чадвартай тоглолт хийх зүйл биш шүү дээ. За Солилцэг өгүүлэгдээд байсан шийдэлтийг энэ удаад оновчтой болгосон. Хамгийн сайн шийддэг цэг шүү дээ тий. За тоглолт хэлснээс хойш баг энэ тоглолтын анхны холын цаа шийдэлтүүд Робинсон будагтай талбайд дийлдэхгүй нэ. Амари Робинсон одоогийн байдлаар ингээд 10 оноонд хүрсэн тоглолтын цорын ганц тоглогч болж байна. 14 онооны 10-ыг нь авлаа. За тоглогийн хувьд бол энэ үйлрэлээс бас багийн ахлагчаар тоглохоор болсон соццгийн холын цаа шийдэлт яг нэг цэг дээрээс 2 дахь удаага ирсэн энэ удаад оновчгүй уртнасан. Дахиад доошоо өгсөн бөмбөгийг таслахад өглөө соццэг харин хамгаалтанд дээр тун идэвхтэй сайн тусалцааг бол үзүүлж байна. Өнгөрсөн улирлуудад ийм Wings багийн бүрэлдэхүүнд бол ийм хамгаалтыг бид нар тийм ч олон удаа түүнээс хараагүй. Тэр хамгаалтан дээр нэлээд хаанг ажиллаад хажуугаараа одоо амархан тоглогчдыг өнгөрөөдөг ч юм уу тийм байдлыг бол их олон харж илаа. Одоогийн байдлаар бол өөрийгөө бас нэг хамгаалтан дээр илүү дайталж тоглож байгаа харагдаж байна. За будагтай талбай хослолууд 2 оног аваад 6 онооны тэргүүл болгоод өөрчиллөө. Өнөр заяа. Соццгийн слоныг авсан pick and pop товтлогоо явах боломжтой. За суларч чадсангүй. Carmen хэцүү байдлаа шийдсэн. Урт насангийн алдаа гэж үлээлээ. За урт насан бол шүүгчийн шийдвэртэй хараахан санал нийлэхгүй байгаа л харагдаж байна. Удаашруулсан бичлэгээс тодорхой харъя. За саяны өнцгөөс бол бас яг нарийн бас харагдсангүй. Холын цаа шийдэлтийн үед алдаа гарсан тургуулийн 3 шийдэлтийг Carmen гүйцэтгэн. Тургуулийн эхний шийдэлт оновчтой. За шийдэлтийн техник гүйцэтгэл бол бас үнэхээр өндөр түвшний тоглогч гэдэг нь бол эхний тоглолтуудад хангалттай харуулж гисэн юм тоглогч. За тэгээ гараас гарч байгаа бөмбөгний түлхэлт. За тэгээ бөмбөгний нисэлт бол үнэхээр өөлөх зүйлгүй тоглогчоо. За эхний шийдэлт оновчтой болсон. Сүүлийн шийдэлт муу оновчтой. За хэвээ ядах зүйлгүй л 3 шийдэлтийг оноо олголоо. Маш хэрэгтэй чухал оноонууд байсан. 16 13 урд насан буцаад болор эрдэнэ том болроо жижиг болроод өгсөн Бобо. Кросс пас. Хамгаалтын шилжилт бол үнэхээр сайн болж шүү. Эргэлзүүл чадсан. Болор эрдэнэ даллаад өөрөөсөө гаргач өгсөн. Үгүй юм байна. За Carmen ямар сайн хамгаалт вэ? За болорд нь бол яг л өөрийнхөө товтлдог зайн дээрээс саяны бөмбөгийг хүлээгээд авчиж байгаа шүү дээ. Тэгээд тим амар байдлаас товтлуулсангүй. Маш сайн хамгаалт байлаа. Робинсон өөрийнхөө хүссэн байрлал дээрээс маш хэлбэрхэн дамжуултыг хүлээж аваад довтлогоо төгсгөж чадсан. 18 13 болгоо 5 онооны тэргүүлэл. За ер нь Амари Робинсны маш том давуу талдаар баг нь оноо авалтын тэргүүлээ хадгалж авч яваад байна гэдээ хэлэхэд буруутгаргүй юм тоглолт байна. Carmen будагтай талбарууд арайд ороод ирсэн. Алдаа салгасан. За болор эрдэнэ хэд талдаа? 2 талдаа юу? За 2 талдаа. Тийм байна. 2 талдаа нь болсон. Тэр баруун гарын дээр нь контакт үүсгэж шууд шүүгч алдаа үлээчлээ. Amazon-сын дэлгэшгүй хүчин зүйл болж байгаа 32 дугаарт Амари Робинсныг яаж зогсоох вэ гэдэг дээр л гол зүйл харагдахаар байгаад байна. За түүнтэй одоо будагтай талбайд өрсөлдөхөөр 34 дугаартай Солонго талбай дээр орж ирлээ. Энэ нь үлрэл анхныхаа одоо руки үлрэлийг үндэсний дээдлигийн
талбай дээр бол үргэлжлүүлж байгаа. Ийм тоглогч. За хоёр солон хоёулаа ороод ирж байгаа юм байна шүү дээ. За урчмын тоглогч 13 номертой Солонгогийн хувьд бол Игцэг их сургуулийн төгсөгч. Одоо лигт 2 дахь хуулирлаа тоглож байна. Улаанбаатар Амазон сугтар автлагдсан санагдчих шүү. Тэгсэн. За ингээд 10 тоогийн өмсгөлтэй 2 дахь хуулирлаа үргэлжлүүлэхээр энэ үйл удирлыг эхлүүлчихэд байгаа. Болорд нь Бацаажин болорд нь бөмбөгтөө өөртөө зай гаргаад хоолын зай шилдэг үүсгэсэн болорд нь энэ удирлыг өнгөтэй эхлүүлж байгаа. За өнгөрсөн удирдлийн ихэнх хэсэгт бэртлийн улмаас тоглолтод оролцож чадахгүйсэн тоглогч плей-оффын үеэр бэртлээсээ эргэж ирж чадсан ч гэсэн форум төдийлөө сайн байж чадаагүй. Гэхдээ энэ удирлыг бол үнэхээр гайхалтай эхлүүлж байгаа тоглогч тоо. За цаг дуусахаас өмнө соццэг бодолтой талбарууд дараад тун дажгүй довтлооны гүйцэтгсэн эдэж довтлоо харамсалтай. Амжилтгүй бас нарынхүү тоглолтын эхний үе 15-21-ийн харьцаатай Улаанбаатар Амазон сагийн намгаалаар өндөрлөлөө. Шууд амжуултын Иргэн тавтай мөрөл үзэгчтэй шууд амжуултын Platinum ивент тэтгэгч IT-ийн бүх хэрэгцээг IT зоноос таны дижитал аяллаа итгэл түнш IT зон бидэнтэй хамтран ажиллаж байна. За тоглолтын 2 дугаар үе талбайд эхэллээ. За эхний үеийг бүх тоглогчдыг оноо авалтаар Амари Робинсон тэргүүлсэн. Соццэг за энэ удаагийн довтлогоо төдийлөн сайн байж чадсангүй урагшаа хурдан довтлооны дамжуултыг цаг алдалгүй гаргаад өгсөн идэж Бат өгтгийн өнөр заяа. Энэ удаа тим амар довтлохгүй шүү гэсэн сануулгыг л өгөөд амжлаа да. За ийм л хараатай мэдрэмжтэй дайчин тоглогчдоо. Амазонсын бүрэлдэхүүнд магадгүй Амари Робинсноос илүү аюул тарьж мэдхүйс тоглогч болох 11 дугаартай Кайли Тронг орж ирлээ. Энэ тоглогчийн бөмбөг эзэмшил, талбай харах чадвар, шидэлттэй бол үнэхээр яригцад байхгүй мөлий. За Вьетнам легионер тоглогчийн хувьд бол эхний 3 тоглолтод бол бас нэлээд шуугуулаад амжсан да. За тэр шидэлтийн гүйцэтгэл оноо авах чадварууд бол үнэхээр гайхамшигтай тоглогч гэдгийг бол хангалттай хэмжээнд харуулчихсан тоглогч. Ялангуяа оролт хийх үедээ хамгаалж байгаа тоглогчоос контакт аваад дуусгах тал дээр маш сайн мэдрэмжтэй ялж чаддаг ийм тэнцвэр сайтай тийм байлаа. За шүүгчд бичлэг нэгтэлж үзээд шийдвэрээ гаргахаар болсон хоёр багийн тоглогчид аль аль нь л бас талбай дээр өөрсдөө хоорондоо ярилцаад тоглоо болон хамгаалтынхаа тактик төлөвлөгөөнүүдийг бол яриад амжиж байна. Шууд амжуултын гол ивент тэтгэгчээр хамтаа төрүүлж алах нь Unitel ажиллаж байна. За одоогийн байдлаар эхний үе 15-21 гэж 6 онооны зөрүүтэйгээр дууссан. Тэгээд энэ 6 онооны зөрүүн дээр хамгийн гол нөлөө бол Робинсон байсан. Гэхдээ хэдий Робинсон дээр ингээ хамгаалтуудыг анхаарлыг татаад очие гэхээр өөр нэг тоглогч сулраад ирсэн нь гол шидэгчт нь байгаад л ялангуяа бид нар болорд нэрлэж байна. Тэгэхээр одоо серв мэргэжилтэн энэ 2 дугаар үеэс эхлээд тэр алдаан дээр яаж ажиллах вэ гэдгийг сонирхолтой байна. За 10 дахь дүмгийг үлдээж ах шиг байна. Амазонс үлдээж ах шиг байна. За ялцч хамгийн сүлд өнөр заяагийн цогсонгоор нас гарсан байгаа харагдаж байна. Зотрон бөмбөгийг тоглолтод оролцуулсан. За Эрдэнэ талбайд гарч иржээ. Болордон дээр нэлээд ор хамгаалтыг хийсэн Баатрин болордон дундаас за яг энэ дундын зан шидэлтүүд бол бас маш өндөр гүйцэтгэлтэй өндөр хөвдөд довтлдог довтлогоонуудын нэг ялцчихгүй мөн. За өөрийнх нь бас довтлогооны маш том зөвсгөлтэй ялцчихгүй. Олон жил тоглож энэ үйлдэлж маш сайн хийдэг. Дээрээс нь бид тав хүн сайн харсан байх. Болордны энэ харцнаас бол ямар ч одоо эргэлж байгаа зүйл байхгүй. Маш шийдэмгийн төвлөрсөн харагдаж штэ. За энд солонго хийж болохоор л сул довтлогоогоо харамсалтай нь алдлаа. Бага нэг сэргийх боломжтой ийм моментуудыг үүсгэж байгаа ч гэсэн буцаага тэрийг салхинд хийсгээд иймэргүй байна. За сая үл ямар гоё явж байдлаар бөмбөгийг салгаж аваад бодогтой талбар руу довтлогоо гүйцэтгэв вэ? Харамсалтай нь гүйцэтгэл тийм сайн байж чадсангүй. За энэ хамгийн сүүлд за болорд нь өнөр заяа хоёрын нэгнээс нь гарсан. За өнөр заяагаас гарсан гэж үзсэн юм байна. Эрдэнэ болорд нь за болордонд бол өстой зай өгч болохгүй байгаа да. Кайли Дрон.
Будаг тайлбар руу дайрж орж ирээд алхамдаа томруулаад контакттай байдлаас довтлохоо төгсгсөн. Үнэхээр гайхалтай. Эмэгтэй тоглогчдоос бид нар ийм ур чадварыг төдийлөн олон удаа хардггүй шүү дээ. Сая бол угаасаа л довтлогоо хийж чаддаг зүйлээ л хийж байгаа юм шиг л байлаа. Тэгэл үнэхээр тэрийгэж харууллаа. За тэгээ дээрээс нэмээд бүр алдаа нэхэд байгаа шүү дээ. Кармен 3-аас шидэл тономчтой болсон. За ийм л гоё гүйцэтгэлтэй, ийм л гоё мэдрэмжтэй тоглож байгаа юм да. Тэгээд түүний ер нь тоглолтын арга барил нь яаж тоглох вэ гэдгийг бид нар зөв хилүүлээгүй өмсгөлийнх нь номерыг хараад мэдчих болохоор байна шүү дээ. Стефен Коригоос хойш 30 дугаар авч тоглож байгаа тоглогч бол яасан ч хиддэг тоглож идэх нэгэнтэй ойлгомжтой. 7 онооны зөрүүтэй болгоод багч болов ойртуулсан болон эрдэнэ довтгоон 7 секунд трон голоор дэсэгүүлсэн. За энэ тоглогч л үнэхээр том асуудал тарих нэ. Сод цэцэг ахаад өөртөө боломжийг үүсгэж 2 оног авлаа. Маш гоё хичээл зүтгэл. Багийнхан сэлгээний бүрэлдэхүүн, багийн арын албаныханд энэ довтлох нь маш их таалагдчих боллоо. За Ондормагийн соццэг лигийн шилдэг 6 дахь тоглогч. За бас маш том үүрэг, маш том хариуцлагыг үүрч. За дээрээс нь маш том зорилготой л энэ багт орж ирсэн ойлгомжтой. Бацаажин болорд нь зөвхөн шийдэл гэхээс илүү бас будаг тайлбарууд дайрсан тоглолтууд нь үнэхээр үр дүн сайтай байгаа гэдгээ энэ удаагийн довтлохооноор ахин нэг удаа харууллаа. За сая соццгийн алдаа байх шиг байна. Хоцорцсон дээрээ шунаад алдаа гаргачлаа. Яг нэг хамгаалт нэгт биш довтлогоо нэгт гэдэг ийм л тоглогч үү дээ. Өөрийнх нь яг нэг хувь тоглогчийн ур чадвар те. Тэн дээр сая мэдрэмжийн баг зэргийн дутагдал харагдуудаа л гэж бид нар харж болохоор байна. Эсвэргээрээ болорт Эрдэнийн хувьд маш залуухан тоглогч. Одоо дөнгөж л 20 гарч байгаа баг. Саяхан л одоо лигт орж ирэхдээ 17 тэгэл ихний үлрэлээ. Тэр 22-оос 23 онд хийжсэн санагдаж байна. Дөнгөж 20-той юм уу та? Энэ жил 2021-тэй л болоо да. Гэтэл одоо ингээ лигийн хэдийн 10 жилийн сурагч байхдаа анхны Амазонсын аврах багийн бүрэлдэхүүн байсан тоглогч шүү дээ. Одоо Нанди үслийн хамтаар яг хамгийн залуу гэж нэрлэгддэг байлаа. Нэг нь хэдийн дэлхийн аврах хэмжээ медальтай болон Монгол Улсын гавьяа тамирчин болоод байна. Лигийн 2 удаагийн авраг болсон. Одоо Америк нэгдсэн улсын NCAA тоглохоор хичээгээд явж байна. За Батгтгийн өнөр заяа тургуулийн холын зай шидэлтийг гүйцэтгсэн 2 удаа шидэлт нь хараахан амжилттай болж чаддгүй дээ. Болорд нь орж ирээ задлсан. За Улаанбаатар Амазонсын хөдөлгөөнтэй довтлохоонууд бол үнэхээр асуудал тарина. Энэ удаад уртнаас нь будаг тайлбарууд арьж орж ирээ довтлогоо гүйцэтгэх үед хоцорсон хамгаалалт Солонгийн хамгаалалт алдаа болоод хувирсан 12 онооны зөрүү үүсэх үед завсарлага захиалагдсан. Шууд амжилтын гол ивент тэтгэгч Саксомгийн спортыг дэмжигч Coca-Cola ажиллаж байна. Шууд амжилтын платинum тоглолтын дээр гэн 5 дамжрал үзэгчтэй. За Улаанбаатар Амазонс баг өнөөдөр маргааш 2 дараасан тоглолтуудтай. За өнөөдөр 10 тугийн эсрэг хийж байгаа тоглолтын дараа маргааш орой 20 цаг 40 минутаас Итүг Ирвсүд угийн эсрэг улирлын 5 дахь тоглолтоо хийнэ. Лигийн хамгийн хүчтэй 2 өсөлтөгчийнхээ эсрэг дараалан тоглож байгаа гэж хэлж болох ба. За тэгээд багийн 2 том лидер байхгүй байгаа үед бас маш том нэг шалгалтыг өгч байгаа ийм цаг үе болж таарж байна. Амазонсын бүрэлдэхүүн зүр өнгөрсөн улиралд хулан CBA тоглоод гисэн хэдийч Грейсберг ариун цэцэг нар одоо багаа удирдаа манлайлаад авраг болж чадсан. Энэ улирал гэтэл хулан нэмэгдээд ороод ирсэн гэхээр багийн чадал чансаа хүч ямар ихээр нэмэгдсэн бэ гэдгийг одоо надаар хэлүүлдэг та бүхэн ойлгож байгаа хаа. Болон Эрдэнэ 3-аас үнэхээр өөлөх зүйл байхгүй энэ да энэ тоглогчийн байгаа байдал тоглооны гүйцэтгэл өөртөө итэг хитгэлийг ахин нэг удаа магтъя. За яг л хийж чаддаг зүйлүүдээ л ямар ч эргэлзээгүйгээр л үнэхээр төгс гүйцэтгэлтэй хийж байна. За будагтай талбайд 3 дахь алдаа юу? Болордны алдаа. За Эрдмагийн алдаа юм байна. Тийм ээ. Робинсон суулсан ч гэсэн яг 1 м 80-аас дээш өндөртэй ингээд 2 тоглогч 4 болон 5 8-ээр гараад ирж байгаа. Болорд нь болон Эрдмаа гэдэг 2 тоглогч хамтдаа. За тэгээ хэдий хулаа ариун цэцгээр байхгүй байгаа ч гэсэн бас Бэмбчов сэлгээний сандалт нь бас байгаа. Урд насан самбраас урагшаа урдан тоглохоо шилжих боломжтой.
За Кайли хоёр давхар хамгаалагтанд орсон. Ямар ч тач багтаа гүнгийг авч үлдэж чадлаа. Ер нь бид нар энэ Амазонсын тоглогчдын биеийн хилэмж байгаа байдал царай нүрийн хувирал те нүдний артнаас нь харахад бол өөрсдөө хожно гэдэгтээ дэндүү ихтэй тоглож байгааг нь харж болохоор байна. Маш тайван яг л хийх ёстой зүйлээ хийгээл явах юм бол бид нарт давуу тал байгаа гэдгийг бол мэдэрч ийн гэдгийг нь бол харагдж байна. За тунгалгийн холын зай шидэлд оновчгүй болсон. Урагшаа уран давталгаанд урт нас руу гаргаад өгсөн 45 дээрээс холын зай шидэлд оновчгүй. Өөр хоёр туламжийн төлөө тэмцсэн. За бөмбөг довтлогчоос гарсан юм байна. За 10 дугийн шилжилттэй хамгаалалт бие биен дээрээ нөхөж хамгаалж байгаа нь ойлголцлууд бас үнэхээр сайн болж шүү. Эсрүүгийн довтлогоо бол бөмбөгний шилжилттэй бөмбөг гүгүүлттэй маш хамгаалахад хэцүү байгаад байгаа шүү дээ. Гэхдээ 10 дугийн хамгаалалт бол маш сайн болж чадчихээн. Саяны самрын үзүүлэлтийг харсан баг. 24-8. Энэ ийм их зөрүү гарсан байхад 15 онооны зөрүү гэдэг нь бол харин нэг талаараа гайгүй юм шиг. Үнэхээр л одоо илүү гэсэн тоглолтыг одоогийн байдлаар ихний хагаст бол үзүүлж байна. За Амазонсын баг 3 номер дээр тоглож байгаа тоглогч л 10-ийн хамгийн өндөр тоглогчтой будагтай талбай тулах боломжтой шүү дээ ерөөсөө. Тэгж байна. Тэгэхээр дээрэс нь тоглолтын эхнээс эхлээд одоо энэ 30 дугаартай тоглогч Кармен маш олон давталгаануудыг хийгээд бусад тоглогчдын нэг үзүүлдэг нөлөө хавагт харагдахгүй байгаа юм л да. Одоо бид нар өнөр зээг номинг тий тунгалгийн тэр холын шилдэлтүүдийг ч юм уу нэг л сайн харж өгөхгүй байгаа шүү дээ. Нэг бол яг ийм байдлаар нэг эсрэг тоглоод байна. Дараа сайн зүйл нь оноо эсвэл алдааг соццыг багтаа авчирч байна. Хоёр шиднэ. Зондармагийн соццыг тоглолтыг маш идэвхтэй эхлүүлж байна. За нэг холын зай шидэлтийг оновчтой болгоод амжсан. Одоогийн байдлаар 7 оноотой тоглолтыг үргэлжлүүлж байгаа. Будагтай талбарууд арайд ингээд 2 байна уу 3 дахь удаага алдаа салгачиж байна. За тургуул ихний шидэлт оновчгүй. Өнгөрсөн 100 буюу одоо офсизны үеэр хамгийн л их ажилласан хоёр баг хоорондоо тоглож байгаа гэж бас хэлж болох байх. Улаанбаатар Амазонсийнхан бол огт амраагүй шахах байх. Учир гэх юм бол тэд Азийн лиг тоглосон. Тэрэндээ бэлтгэх шаардлага их байсан. Ахаад гой дамжуулалт төгсгөл найдвартай. Өмнөх тоглолтод 14 оноо 15 самбар авсан болор хэдэн өнөөдрийн тоглолтод бол ер нь энэ статистик нүднийх нь буланд айл хэдийн харагдаад эхэлсэн байх гэж бодож байна. Ядах зүйлгүйгээр л ихний хагаст маш олон оног өөрийнх нь нэр дээр бичүүлээд амжлаа. 10-ын төвтлөгөө тунгалаг 3-аас холын зай шидэлт за бараг л ороод гарлаа да. За шийдсэн шидэлт байсан. Сөрөг төвтлөгөө Баатрин болордон за хоёр болордон hand of dress бөмбөг өгөөд за Бацаагийн болордон нэгэд хоёр дахь удаага илүү алхамт хийгээд бөмбөг алдаалт болчлоо. За энд яалтчгүй тулгуур салдсан байгаа харагдчих шүү. 16 онооны зөрүүтэй тоглолт. Өнөр заяа. Өөрөөс нь зарим нэг тохиолдолд одоо давталгааны санаачлага ирэхгүй бол Эсрэггийн хамгаалч гэсэн яг энэ Кармен дээр л сайн хамгаалчих юм бол баг болцохоор хэлбэр болох гээд байна. За энд номингийн алдаа гэж үзсэн юм байна. Заслааны алдаа юм болов? Тийм байна. За шүүгч нар ярилцж байгаа шийдвэрээ гаргахаар болсон. За шууд дамжуулалтын гол ивент тэтгэгчээр шунан дурлам амтыг зөвхөн KFC-гээс KFC ивент тэтгэж ажиллаж байна. За 16 онооны зөрүүтэй тоглолт. За Улаанбаатар Амазонс баг нээлтийн тоглолтод Pirates-ыг болгож авсан. За урт насанд алдаа үлээж байгаа байх шүү. За энэ дэр урт насан өөрөө энэ заслан тавьж исэн. Энэ дээр алдаа гаргасан гэд шийдвэрээ өөрчлөлөө. Амазонсын багийн алдаа 4 болсон. 12 алдаатай байгаа. Нүүрийн шугамаас за одоо ер нь довтлогоо болгон л маш чухал байна. Өөрсдийнхөө тоглолтын хэмнэлийг сэргээгээд энэ тоглолтод эргэн ирээд хож боломжтой гэдгийг итгэлээ олох хэрэгтэй байсан ч хитрхи хайнга дамжуулалтад яваад байна. Kelly Chong дамжуулалт эзэндээ ирсэн. Урт насан болорд нь хүлээгээд авцсан, шунсан хамгаалагчдсан, сул зай алдсан, бөмбөг гой шилжиж байна. Бацаагийн болорд нь дундаас шидэлт оновчгүй болсон. Өнөр зайгийн самбар урагшаа дамжуулалт гаргаад өгсөн. Тунгалаг. За яарахыг хүссэнгүй. Соццэг.
Дахиад доор номин байрлаа эзэлсэн болор эрдэнэ талбайн бүх хэсэгт урд шугамд дарын шугамд хаан ч байсан гэсэн ялгаа алга хийх зүйлэл маш идэвхтэй хийсээр алсын дамжуултыг нь 3 оноо авалгаа хувиргаж байна. Кармен За доор багийнх нь будагтай талбайд багийнх нь нэг тоглох сул байсан хэдий ч өөртөө маш ихтгэлтэй шидэлтийг үздэхэд оноо олгож чадсан. 13 оноо олгоод багцчлуу хөртөл чадлаа да. Урднасан. За бөмбөг шилжээд. Кайли. За энэ бөмбөгний шилжилтүүд бол эсрүүгийн хамгаалтыг бас маш сайн хөдлөж ийн. Уртнаас нь зүүн дараад орсон энэ товтлохоор төдийлөн сайн товтлохоо чадсангүй. Гэхдээ Баяргүйгийн нэмэнгийн бөмбөгийг зүгээр яг л өөртөө өгч байгаа юм шиг очоод авчлаа. За тэрний үргэлжлээд 3 оноо олсон. гар тэрээс өгж байгаа дамжуулт байв уу үгүй юу гэж бодохоор л байлаа шүү дээ багийнхаа тоглогчид. Ямар хайхар хэмжээг зогсож байна вэ? Тэглээ. Тэгээд яг ийм зүйлсэн жижиг деталь болгоно нь баг тамирчдын сэтгэл зүйд ямар хүн дээр нөлөөлж байгаа вэ гэдгийг бид саяны хамгаалтаа сангалтаа харж болох бах. Ахаад нэг давталгаа алдсан. Гэхдээ хоёр дахь боломж номин за их тийм нэг итгэхгүй тоглолтыг номингоос бид нар хараад байна. За будагтай талбайд бас тулж байгаа тоглогч болгоно өөрөөс нь бие хүчилүүтэй нуруугаар өндөр тоглогч наруугаа учраас бас маш амаргүй байгаа нь ойлгомжтой. За будагтай талбаруу дараад болордны алдаа юм байна шүү. За болорд цэцэг солилцоогоор талбайд орж ирлээ. За тургуулийн эхний шидэлт оновчгүй болж байна. За нээлтийн тоглолтод Улаанбаатар Амазон сууг Старсыг буулгаж авсан. За тэгээ хоёр дахь учраа M Wings-ийг буулгаж авсан бол за Старсыг 2 удаа энэ үлрэлд буулгаж авч чад байгаа. Stars буюу одоо Pirates тийм үү? Scorpions Stars за M Wings гэсэн 3 багийг буулгаж авч чад байгаа. Давталгаа алдсан хурдан давталгаа. За өнөр зээ бол яг л одоо энэ дээрээс хамгийн том давуу тал үүсэх хэрэгтэй. Гэхдээ хурдан давталгаа өрн чадалгүйгээр зогсчлоо. Зай гарсан тунгалаг. За энэ шидэлтүүдээс 1-2 нь л ороод эхлэх юм бол багийг сэргээх гээд байдаг. Бараг хэрэггүй татсан болчих гээд явчуу да хурдан давталгаанд. Кайли Чонг болор цэцэг болор эрдэнэ дэндүү амархан байна. Амазонсын давталгаатай ярих зүйл үнэхээр алга. За түрүүн дээр нэмэг бөмбөг татж байгаад будагтай онгорхоогоо будагтай талбар нэгэнд кат хийгээд ороод ирсэн бол сувс болоо авах өндөр боломж бол уг нь байлаа. Кармен гоё давталгаа байна. За бие хүчийг бол маш сайн ашиглаж тоглож шүү будагтай талбарууд арьсан тоглолтууд дээр. 14 онооны зөрүү минут 38 секундын хугацаа. Одоо хамгаалтаасаа л бүх зүйлийг эхлүүлэх хэрэгтэй байгаа тийм. Гэхдээ хамгаалт бол эсрэг багт сул давтлах орон зайд дэндүү их өгч байна. 3 тооламж, давталгаанд 10 секунд. Шийдэлт нь оновч болсон алдаа гарч байна. За Улаанбаатар Амазон суугийн алдаа 4-өөс дээш болсон байгаа. Тургуулийн 2 шидэлтийг гүйцэтгэн. За Эрдмагийн алдаа. Саяхан л дөнгөж хувийнхаа эхний алдаа гаргаж ирсэн тоглогч ингээд эхний хагас дуусаагүй байхад хувийнх нь алдаа 3 болцсон байна. За Улаанбаатар Амазон багийн нэг тааруу мэдэн болор Эрдмаг гэсэн 2 тоглогчийн хувийн алдаа 3-3 болсон байна. За яг л энэ сул талуудыг нь 10 туугийнхан тултал ашиглах хэрэгтэй дээ. За нэсрэгээрээ Улаанбаатар Амазонс баг энэ гаргаж байгаа сул талууд дээрээс аль болох холуур тоглолтыг үргэлжлүүлэх ёстой. Болор цэцэг дээр ямар ч хамгаалагч ирээгүй байсан. Түүнийг нь 3 оноогоор шийтгэж байна. 15 онооны зөрүү. 10 дахин тоглолтын хэмнэлийг багч болов өөрсдөө тал руу эргүүлэхийн төлөө хийх ёстой зүйл нь одоо хамгаалалт тэгэл давталгаа аль нь маш идэвхтэй байх хэрэгтэй байсан ч хэтэрхий өөрсдөөсөө зөвхөн шалтгаалсан ийм байдлаар алдаануудыг гаргаад байна. Сод цэцэг илүү алхам тэгээд эсрүүгт бөмбөг шилжлээ. За эхний хамгаалагч бол их хайтаа гаргалсан хэдэж харамсалтай тоглоогоо төгсгөж чадсангүй. Болор цэцэг Кайли холын зай шидэлт оновчгүй болсон хэдий ч Эрдэнэ 2 тулмжаар за будагтай талбайд бол яалтчгүй өндөр байна. Улаанбаатар Амазонс. Амазонсын бэлтгэл сургууль дахиад одоо сайн байгаа гэдгийг илтгэх нэг зүйл нь юу гэх юм бол өнгөрсөн үйлрэлд
төдийлөн бас их нөлөөтэй тоглолтыг үзүүлэхгүй байсан цэлгээний тоглогчт нь те ахаа төвшин ахаад ороод ирсэн гэдгийг бол бид нар харж байна. Хурдан тоглоонд болор цэцэг бөмбөгийг харах авч чадсангүй. Өнөөдөр ихэд Эрдэнэ Матлбаадэр гарч ирснээс хойш маш үр дүнтэй байлаа. Тэгээ цэлгээнээс орж ирсэн өөр хинч байсан гэсэн талбай дээр үр нөлөөгөө үзүүлээд ядах зүйлгүйгээр л ингээд тоглолтод оролцоод явж байна. Оноо хуламжтай маш өндөр боломжоо алдчихлаа Улаанбаатар Амазонс. Буцаад 10-ын товтлогоо. Өнөр заяа 3-аас шидэлтүүд болдгоо дээ. Баатрин болор Эрдэнэ самбраас Эрдэнэбад өгсөн 2 хамгаалагч ойрхон байгаа. Идэвхтэй хамгаалалт ямар тач бигта бөмбөгийг авчулдаж чадлаа. Бөмбөг Улаанбаатар Амазонс огч шилжиж байгаа юм байна шүү. Баяргүйгийн нэмэн Эсрүүгийн өндөр тоглогчтой бол үнэхээр метрашгүй тэмцэж байна да. Кейли Эрдмаар гаргаад гисэн цаг дуусахтаа уралдаа дундаа шийдсэн Эрдэнэбагийн шидэлт оновчтой болоод тоглолтын тооны хайр цаг 48-29-оор эхний хагасыг өндөрлүүлж байна. Улаанбаатар Амазонс багийн ихтгэл төгс тэргүүлэлтэй 3 дугаар үеийг эхлүүлнэ.
Шууд дамжуулт. Сагсан бөмбөг сонирхогч үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг ахин хүргэе. За бидний өнөөдрийн шууд амжуулж байгаа эхний тоглолт эмэгтэй дээдлигийн 10 тулан Улаанбаатар Амазон сүгийн багуудын хоорондох тоглолтын 3 дугаар үе талбайд эхлэхэд бэлэн боллоо. Шууд амжилтын үеийн тэтгэгчээр Platinum Event тэтгэгчээр Дасанда Буухан банк. За мөн Platinum Event тэтгэгчээр спортыг дэмжигч Toyota-гийн албан ёсны дилер Top Doors ажиллаж байна. За эхний давтал 10 дугаас гүйцэтгэж байгаа Номин өндөр заяар гаргаад өгсөн Батгтгын өндөр заяа нэг цэславаад хамгаалагчаас олсон өөртөө цай гарсан холын цай шидэлтийг энэ тоглолтод нэг ч удаа унгаж амжааг байгаа дөрөв шидэ дөрүүлэн энэ алдаа энэ тоглолтод хэдийн 19 онооны зөрүү үүссэн ахаад бүр 20-с дээш орооны зөрүүтэй болох боломжтой Бямжаав ямар хэлбэрхэн байж болох давталгаа алдчихв да. Уртнасангийн саяны дамжуулалт яг л сул байхад нь мэдрээд өгч чадлаа. Ахаа хамгаалт нь сайн болсон. Явах замыг нь хашаад ерөөсөө энэ зүүн гараараа солгоо давталгаа хийдэггүй болохоор тэрийг нь хашаал нам зогсоочод байна. Тэгээд тоглогчдын судалгаа, хамгаалтын мэдрэмж төдий шинээр сайн байна гэдгийг илтгэх байх. 3-аар шийдсэн маш хэцүү байдлаас. За ер нь тэгээд сая бол яг давталгааны 24 дуусж байгаа хэцүү шийдэлт болж өнгөрлөө шүү дээ. Хайр нэг удаа хамгаалтыг нь бол сэтэлж гарч чадсангүй. Робинсон 2 дугаар үе бүгтэн амарчаад ороод ирсэн. Үнэхээр цовиргүй тоглож байна. За ямар ч тач давхар хамгаалт үр дүнгүй өгөө давталгааг зогсоож чадлаа. Соццэг. За Тунгалгийн оноо авалтад багт нь хэрэгтэй байгаа.
Баяргүйгийн номин руу пик н роллын дамжуулалт гаргаад өгсөн. Номин контактаа тоглохоо гүйцэтгэсэн хэдиж Бацоожийн болорт нь будагтаад бат хамгаалчлаа. Алдаж явсан бөмбөгийг авч үлдэж чадсан шүү. Улаанбаатар Амазонсын тоглохоо уртнасан болорт нь за бөмбөг шилжээд. За Робинсон бол бөмбөг өгүүлэхгүй маш сайн хамгаалтыг хийж байна. 10 тугийнхан болорт цэцэг энэ удаа доор Робинсон татгуулж чадсан. Робинсон довтлохоо оновчтой. За Амари Робинсон хувийнхаа 14 дахь оног авч байна. 10 тийм удаатай албан тоглогчдыг харахад бол үнэхээр арга ядж байгаа харагдаад байна л да. Саяны довтлооны дараагаар бол үнэхээр одоо хийж чадах юм энэ хүрээд болчлоо гэсэн байдалтай л бие хилэмжүүд харагдаад байна. За Энийг яаж зогсоох вэ гэдэг хэцүү байна. Эхний хагасын хамгаалттай харьцуулахад харин ч хагасын цэвэрлэгаагаар бөмбөг өгүүлэхгүй байх хамгаалалт Дина хийх хамгаалтуудыг маш сайн ярилцаж гарч ирсэн байж тээ. Тим чамар гарт нь бөмбөг атгуулахгүйгээр бас дамжуулалтын зам болон будагтай талбайд хашчих хамгаалтууд маш сайн болж байна. Мэдээж энэ 15 минутын хугацаанд түүнийг яаж зогсоох вэ гэл те хамгийн гол зүрэг үүсгэж байгаа тоглогчдыг ярилцаж гарч ирсэн. За 24 дуусч байгаа тунгалаг ахаад хэцүү байлаа шидлээ. Эхний хагас дээр ийм нэг шидэлтийг үүсгэхээ алдаж байсан. Ороход уг нь ойрхон байгаад байгаа. Номин Эрдэнэмагийн гарыг даавалж шиднэ гэдэг. Өнөөдрийн тоглолтод л боломжгүй мэт байгаад байна. Алдаа гарлаа. За өнөр цэгийг алдаа. За Бацоожийн болорт нь эхний дээдлэгт орж ирсэн эхний үлрэлүүдэд за яг шидэгч хамгаалагчийн байрал дээр тоглодог тоглогч байсан бол энэ үлрэлээс илүү холбон тоглогчийн байрал дээр тоглож байгаа юм тоглогч. За солгоохрын тоглохоо оновчтой Кармен хувийнхаа 20 дахь оног авч байна. Тоглолтын дооны харьцаа 31-50 19 онооны зөрүүтэй тоглолт. За онооны зөрүү бол бас учиргүй тим ч бас олцоог байгаа. Байрах боломжтой оноо. Болорт нь өнөр цагийн сайн хамгаалалт. За дундаа болгоч нилээд өглөөдөө урднаас нь дайраад ороод ирсэн. За энд бөмбөг өөрөөс нь гарсан юм байна. За нөхөж ирсэн хамгаалагчийн эсрэг гой зөрсөн тэгээд харамсалтай бөмбөг алдчихлаа. За энд Улаанбаатар Амазон суугийнхан бол шүүгчийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа. За хамгаалагчийн гар хүрхийн хувьд бол хүрсэн байгаа харагдчих шүү. За тэгээ шүүгчийн шийдвэр хөрвүүлж байгаа юм байна. 10-ын тоглоо. Өндөр заяа. За нэг заслаа авсан өөр дээр нэрж байгаа тоглогчийг хүлээж авч чадсангүй Баярхуугийн өмнө дамжуултыг хүлээж авч чадсангүй Кармен ямар гоё мэдрэмжтэй хамгаалалт вэ? Будагтай талбайгаас 2 оноо. Багийн 33 дахь оноо Кармен үеийг сайн эхлүүлж байна. За энэ тоглолтын турш идэвхтэй байж чадж байгаа ганц тоглогч нь Кармен. Тэгвэл эсрэг тал Амари Робинсон гэж энэ тоглогч үнэхээр дийлдэхгүй нэ. Сая ихтэй хамгаалт яг амжилттай болоход маш ойрхон байл. Илүү алхалт үлээхэд ойрхон байсан. Илүү алхалт эсвэл алдаа. Гэтэ энэ удаа алдаа гарсан гэж үзлээ. За бие өвчл үнэхээр дийлдэхгүй байна л да. За ахлах дасгалжуулагч Сэрмэр жилтний харцнаас харахад л одоо өөр яах вэ гэсэн байдалтай л харагдаж байна. Ахаад Робинсон чөлөө шилтэй шалдахгүй маа үнэхээр найдвартай юм. Амазонс 2 үлрэлт дараалан маш өндөр түвшний импорт тоглогчийн Монголын үндэсний дээдлигт авчирч тоглуулж байгаа гэдэг нь энэ Монгол эмэгтэй тамирчдын маань хувьд бас өсөн дэвшиж тэдний суралцах өөрсдөө ахин нэг төвшин ахиулах боломж гэж харж байна. Грейсберг гэж тамирчин бол ямар өөр төвшний тоглогч байсныг бид нар өнгөрсөн жил харсан тий. Плей-оффын финалийн тоглолтууд дээр дараалж тэр олон тоглолт 40 минут тоглосон ч гэсэн энийг л тоглоод идэв. Багийнхандаа маш их зүйлийг ярьд. За одоо тэгвэл энэ тайран Робинсон алдаатай төгсгөл үнэхээр амархаж байх шиг бай та. За Андермагийн соццэг Амари Робинсоныг уг нь энэний өмнөх тоглохын дээр бол хэлбэрхээ харгалцсан шүү дээ. Харамсалтай тоглоогоо төгсгөж чадаагүй. Тэгээд Робинсон чи ихгүй л би яа гэдгийг л харууллаа да. За тургуулийн нэмэлт шидэлтийг Робинсон гүйцэтгэх нь одоогийн байдлаар 19 оноотой. За чөлөө шидэлт оновчтой болсон хувийн 20 дахь оноо, багийн 56 дахь оноо, 23 онооны зөрүү үүслээ. За 10 дугаар холдоод байна. За 10-аас илүү одоо найдвартай илүү багийн тоглолтууд хэрэгтэй байна да. Бие биендээ боломж үүсгэсэн багаараа тоглосон бие биендээ тусалсан тоглолтууд хэрэгтэй байгаа. Тунгалаг будагтай талбарууд арай довтлохоо оновчтой болсон. Бид нар асуул орон зайг маш гоё хийж гэлээ. Энэ 3 дугаар үед одоо анх удаага хэмд энэ тоглолтын туршид 3 дугаар үеийн талд хүрж яхад л тунгалгаас ийм довтлохыг анх удаа харлаа шүү дээ.
Тэрнээс биш зүгээр нэг хэцүү байдалтай үед ороод нэг шиддэг тийм л тунгалгийг харж илаа. Энэ тоглолтод маш их өвгөлгөжсэн. Хэтэрхий одоо 30 дугаартай тоглогч болох Кармнаас хамааралтай ийм сагсан бие тоглоод улмаар ингээ бусад тоглогч нар тоглолтоосоо гарчлаа. Тэгээ Кармны довтлогоонууд нь ч гэсэн ихний хагас бол төдийлөн сайн болж хараахан өгсөнгөө. Улмаар бүр ингээд бодогтой талбайтай хүч нэмэхгүй бол болохгүй нэ гэдгийг мэдээд солонгыг оруулж хэлж үзэж байна. Түүний хувьд бол хөгжлийн лигт бас 20-10 дундалж ирсэн ийм тоглогч. Самраас өмг авалтаар тэргүүлж ийсэн. Одоо харин дээд лигт бол төдийлөн өөрийгөө харуулах минут боломж эхний 2 тоглолт 3 тоглолтод бол харагдаж амжаагүй байна. Робинсон. За кросс пас болортон дээр ирсэн. Бөмбөг шилжээд болор цэцэг зурж ороо дахиад авчин дээр уртнаас нь шууд өөрөө шидэж байгаа маань. Холынсоо шидэл давсан идэж Робинсон үлээж аваад будагтай талбайд 2 оноо болгочлоо. За ёстой үнэхээр зовлонгүй тоглож байна да. Тийм талбай дээр тоглож байгаа болон сэлгээнд суугаад тайлбарлаж байгаа битник гэд бүгдийг л одоо хийх үггүй болгож байна энэ тоглогч. Маш амархан харагдуулж чадж байна. Өнөр заяа татаад 3-аар шидсэн шидэлт наравчгүй 8 дахиад нэг давагдашгүй хүчин зөвлөөдөөс нь хараад зогсчихлоо доо. Робинсон хамгаа алтаас товтлогоо шилжсэн болор цэцгийн товтлогоо нэр алдаа гарлаа. За өнөр заяа одоогийн байдлаар оноо авч амжаагүй тоглолтыг үргэлжлүүлж байна. Нийт 8 довтлогоо гүйцэтгэсэн түүний 5 нь холын зай шидэлт байсан идэж. Хараахан оноо авч амжаагүй тоглолтыг үргэлжлүүлсэн хിവэрэ энхүү 2 дугаар хагасын буюу 3 дугаар ихний завсарлагыг 10 тугаас захиаллаа. Шууд дамжуулалт. Шууд дамжуулалтын гол ивент тэтгэгчээр Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola, Замун гол ивент тэтгэгчээр Шунан дурлам амтыг зөвхөн KFC-гээс. Замари Робинсон 22 оноо 7 самбар 12 довтлооны 9 оновчтой болсон. За дээрээс нэмээд бүр нэг бөмбөг таслалттай тоглолтыг үргэлжлүүлж байгаа юм байна. Түүний хувьд бол бас довтлогоо алдсан юм байна. 12-оос 9. Гэхдээ ер нь тэр нэг алдж байгаа 3 довтлогоо бид нар анзаарсан ч гүн. Торгол ихний шидэлт оновчтой болсон шууд амжуулалтын Platinum event тэтгэгчээр Дасанда Бухан M-Bank 2 торгуулийн шидэлт 2 оновчтой болсон. 25 онооны зөрүү энэ тоглолтод үзэж байгаа хамгийн гол зөрүү. За нэг эсрэг нэг довтлогоо яг юу хийх нь мэддэхгүй нэлээд их зогсчлоо доо давхцсан хамгаалагчаа сольсон хамгийн өндөр тоглогчийн гарыг давуулж хиднэ гэдэг хэзээ байлаа. Эрдэнмаа самбраа аваа дамжуултыг гаргаад өглөө хамгаалтын самбар дээр өнөөдөр Эрдэнмаа их найдвартай байна. Өнгөрсөн удирлууд дээр хийж болохоор зүйлийг ч юм уу нэг баг зэрэг бие өрснөөс болоод тий алдж байгаа алдаанууд бол харагддаг байсан бол одоо тийс өөр болжээ. Бэлтгэл сургууль болор Эрдэнэ голоор гоё зүслээ дамжуултыг гоё өглөө яг л зурсан зургийн дагуу довтлооны хөлбөр явж өнгөрлөө. За нөгөө өнгөрсөн зууны турш тоглолтод оролцож байсан багийн давуу талыг харуулж байна да. Багаараа бөмбөгөө яаж шилжүүлж байгаа, хоорондын ойлголцол ямар байгаа. За тэгээд тоглогч тус бүрийн форум тун өндөр байгаа гэдэг нь үнэхээр хангалттай харагдаж байна. Довтлогоо оновчгүй болсон Амари Робинсон өргөшөө дамжуулт цаг алдалгүй гаргаад өгсөн болор цэцэг хэлбэр 2 оноо хурдан довтлогоогоор авлаа. 29 онооны зөрүү 2 дугаар хагас эхлээд оноо алдахгүй л байна да. Ер нь Амазонсын оноо алдахад маш дургүй байна. За болор цэцэг одоогийн байдлаар 100% довтлогоотой. Холын зайнаас нэг шидэлтийг үүсгэхэд оноо болгочихсон. Нийт 7 оноотой тоглолтыг үргэлжлүүлж байна. Холн талбай дээр анх удаага 2 дугаар хагастай орж ирлээ. 1 секунд 8 хэцүү байдлаас амархан довтлох боломжийг огт олохгүй байна. Улмал хэмнэлээр дарамтлах тоглолтыг үзүүлсээр өөрөө бөмбөг залаад ороод ирсэн. Задлаад өглөө хойно үлдээсэн. Илүү суул тоглогчийг олсон. Ихтэй шидэлт нь оновчгүй Эрдэнмаа доороос алдаатайч байж болохоор довтлогоог төгсгөж чадлаа. Харавтын довтлогоо хамгаалалт ер нь бүгд л уучраа олохоо болжлоо доо. Бүгд одоо нэг тийм энэ тоглолтыг хүлээн зөвшөөрсөн юм шиг те. Унжгар байдалтай тоглолтыг үргэлжлүүлээд байна. За энэ дуртнасан Кармен дээр алдаа гаргалаа. За TV тайм аваад захиалагдчих байна.
Иргэн тавтай морил үзэгчтэй шууд амжилтын Platinum event тэтгэгч спортыг дэмжигч Toyota Alvis-ны дилер Top Motors шууд амжилтын Platinum event тэтгэгч Shaping the Future Tesla Investment ажиллаж байна. 31 онооны зөрүү. За баг учиргүй тэгж дараас оноо олон оноо бол авсангүй. Шуургасан довтлогоонууд байсангүй. Гэхдээ багаар чанартай довтлогоонуудаа дараалж гүйцэтгсээр байгаад онооныхоо зөрүүг холдуулж чадлаа. 24 самбарын зөрүү. Тэгээ дээрээс нь сая довтлохоо за энэ амжилтын үзүүлэлтийг харж байна те. Бөмбөг тасалбарыг нь ижлэх юм байна шүү дээ. Тийм олон удаа бөмбөг алдаагүй. Гисэн идэж энэ шидэлтийн гүйцэтгэлүүд хамгийн гол зөрүүг гаргаж байна. 17 довтлогооныг Улаанбаатар Амазонс баг өрсөлдөгч багаас илүү хийсэн. Тэгэхээр одоо энэ онооны зөрүү байж байгаа гол шалтгаан ерөөсө хаана юун дээр вэ гэдгийг бид нэр хэлбэрхан ойлгож болохоор харагдаж байна. Дахиад за бүр ингэж хамгаалж байгаа тоглогч эсэрвагийн импорт тоглогчийг болор эрдэнэ ардаа орхиод нэг эсрэг нэг довтлоо оноо авлаа. За Боцоожийн болордны энэ улиралд өөр төрөө нэг харуулж чадж байгаа довтлооны маш нэг гоё сонголт бол будагтай талбарууд дайрж байгаа чанартай довтлоонууд байгаа гэдгийг ахин нэг удаа хэлэх нь 100% хэрэг баг. За Карманы довтлоон дээр амжилттай хамгаалтыг Эрдэнэ хийгээд. За гэхдээ бөмбөг хамгаалагчаас гарлаа. Улаанбаатар Амазонс багийн тоглогчдын ойлголцол үнэхээр ганган байна. Хулан. За энэ буруу залт болчлоо. Хамгаалт дарамттай байгаа учраас бөмбөгч 50 залж чадахгүй шүү дээ. Тэгээ ерөөсөө хамгаалж байгаа тоглогчоос ингэж суларж гарч ирэх боломж болцоо. Огт үүсэхгүй байна. Улмаар юу ихээ мэдэхгүй байдал руу шилжүүлээд байна. За тэгээд одоо нэгэн тонооны зөрүү ингээд холдсон юм чинь ямар нэгэн зүйл алдчихгүй ингэчихгүй гэдэг тийм айцгүйгээр л хийх ёстой юмудаа хийгээд энэ тоглолт дуусгаас өмнө ядчил алдаануудаа засаад авах хэрэгтэй байна. За Боцоожийн болорд нь будагтай талбайгаас ахин нэг удаа довтлогоо гүйцэтгээд энэ удаад алдаа салгаж чадсан. За довтлогооны самбарыг болор эрдэнд алдна гэдэг бол тэгээд хамгаалалт ямар таар байгаагийн нэг илэрлэл юм болоо да. Тийм тэгээд самбартаа хашиж байгаа хүн байхгүй байх гэсэн үг шүү дээ. Ер нь бол өндөр тоглогч төдий чинээлээс анхаарал суул байгаад. За нэг талаас бас өөр өнцгөөс харах юм бол Эрдэнэ Амари Робинсон гэдэг хоёр тоглогч будагтай талбай өндрүүдийг нь хангалттай өөр дээрээ татаад авчиж байгаа учраас нөгөө талд бас сул үүсэж байгаа орон зайг нь маш өвчнөр ашиглаж чадж байна гэж бас хэлж болохоор байна. Анужин хэцүү байдлаас довтлсон довтлогоо оновчгүй. За Анужингийн хувьд за 2024 оны 100 Summer League 10 тоогийн бүрэлдэхүүнд Summer League-ийн мөнгөн медаль хүрчээсэн юм тоглогч. За тэгээ энэ жилээс 10 тоогийн дээд лигийн багтаж эхний удирлаа дээд лигт үргэлжлүүлж байна. Амари Робинсон задлсан дамжуулж Эрдэнэ 3-аас шидэлт оновчгүй болсон. Гэхдээ өөрөө хоёр дахь боломжийг үүсгээд Амари Робинсон кросс пас таслах боломжтой арай л хүрсэнгүүтэй улан болорд нь контакттай довтлогоо за энэ өөртөө зай гаргаад зай гаргах зорилготой алхамт үнэхээр гоё болж шүү. За яг энэ том алхамт өөрт нь маш гоё том давуу талыг авчирч чадчихээн. Солонгоос алдаа салгасан тургуулын шидэлтийг Боцоожийн болорд нь гүйцэтгэн. Багийн 71 дахь оноо 36 онооны зөрүү үүслээ. За одоогийн байдлаар за энэ бол Улаанбаатар Амазонсогийн улирлын 4 дахь тоглолт. За тэгээ эхний 4 өрсөлдөгчийн эсрэг хийж байгаа тоглолтуудыг харахад бол одоогийн байдлаар өстө өрсөлдөгч байхгүй мэт гайхалтай тоглолтыг үзүүлж байна. 10-ын довтлогоо нэг заслаа авсан Карман гоё дамжуултыг өгсөн. Солонго довтлогоо оноолгосон. За сүүлийн хэдэн минутанд бас харагдаагүй гоё багийн тоглолт дамжуултаас авсан оноо байлаа. Эсрэг талд Боцоожийн болор гивэн гов довтлогоо гүйцэтгээд Амари Робинсны маш том давуу талыг ашиглаж чадлаа. За Амари Робинсон тэгээд бөмбөгтэй байгаа үедээ дор хич нэгээс хоёр хамгаалагч хангалттай хэмжээнд өөр дээрээ татж байгаа учраас
багийнх нь бусад тоглогч нар бас түүнийг нь маш гоё ашиглаж чадж байна. Улан. За заслаанд дуудсан ирсэнгүй. Хизүү талаас товтлсон. За цаг дуусахтаа уралдаад товтлсон тоглох онцгүй болсноор 2-ын тоглолтын 3 дугаар үе 74-37-гийн харьцаатай өндөрлөж байна. 2 минут завсарлаад шийдвэрлэх 4 дугаар үеэр эргээд уулзъя. Иргэн тавтамаар үзэгчтэй шууд амжилтын гол ивент тэтгэгч хамтдаа төрүүлж алах нь Unitel шууд амжилтын Platinum ивент тэтгэгчээр IT-ийн бүх хэрэгцээг IT зоноос таны дижитал аяллаа итгэл түнш IT зон ажиллаж байна. За ахад нэг удаа бодлого оновчтой болгож чадлаггүйгээр бөмбөг алдлаар Amazon-с 100 онооч хүрэх боломжтой байна энэ тоглолтод. За 4-р үед за эхний 3 үеийн адилаар өндөр оноо авалтаа гүйцэтгэх юм бол ядах юмгүй харагдаж штэ. Кейли 2 хамгаалагчийн голоор ямар гоё гарч ирвэ. Гэхдээ солгоогын төгсгөл оновчгүй болсон. За энд алдаа гараад тоглолт төр зогслоо. За Кейлигийн довтлогоо дамжуулдаг болсон. За самраас аваад за Бэмжүүг дамжуулт өгөх үед солон алдаа гаргасан юм байна. Болор Эрдэнэ. За Болор Эрдэнэс 3 дугаар үед бүтэн амарчуудаа. Тэглээ. Ерөөсөө Amazon-ийн энэ тоглолтод ингэж илүү тоглоод эхний 2 тоглолтонд хожигддог байсан 10 эсрэг тоглож байгаа хэрнээ огт нэг хин нэгэн тоглогч төр өндөр ачаал өгүүлгүйгээр маш асуудалгүй их хэвтэйг тоглолтыг ижлээ шүү дээ энэ тоглолтын дээр бол. За ариун цэцэг хулан 2 байгаа байхгүй байгааг ч гэсэн хэдүүлээ төдийлнийх айхтар дурсаж ярих шаардлагагүйгээр. Ер нь бол тэр 2 тоглогчийг үгийлэх шаардлага байна. Тэгээ энэ тоглолтын дээр бол үнэхээр тэгж л харагдууллаа. Тэр чинээгээрээ Amazon-ийн тоглогчдын ойлголцол ур чадвар өөр төвшөнд иржээ гэдгийг бид нар харж болох баха. За тэгээд дасгалжуулагч Фрэнк Гарсиа ч гэсэн Зузаан багийн бүрэлдэхүүнтэй дээр нэмээд багийн тоглогчид багийн тоглолт үнэхээр өндөр түвшинд байгаагийн аз жаргалыг л бас. Яг тийм тэглэг яхав. Зузаан бүрэлдэхүүнтэй шүү дээ. Ааха. Тэгээ дээрэс нь зузаан бүрэлдэхүүнтэйгээс гадна альч тоглогчийг талбайд гаргасан багийнх нь явах хөлбөр комбинац бүрэн хэмжээгээр хэрэгжиж чадчихсан учраас аль нэг тоглогчийг заавал тэрийг гаргахгүй бол болохгүй байна. За энэ заавал талбай дээр байх ёстой гэдэг зовлон бүрэлдэхүүн байхгүй шүү дээ. Яг тийм. Хинж гарсан бүх зүйлийг ингээд үргэлжлүүлээд аваад явж чадж байгаа. Энэ багийн бас нэг давуу тал болж чадж байна. За Ундрмагийн цэцэг солилцоогоор талбайд орж ирлээ. Тэгээ гол тоглогч нь ердөө 20 гаруй минутыг талбай дээр өнгөрөөл баг нь одоо бүр 40 онооны зүрх үүсгэж чадлаа. Болор Эрдэнэ дахин нэг сайн тоглолт. Тэгээ эхний хагасын түүний сайн тоглолт нь энэ тоглолтын хувь зайг ерөнхийдөө нэг дэшин шийдэхэд бас нөлөөтэй байсан хэлий. Мэдээж Амара Робинсны маш том нөлөө байгаа. Тэгээ Робинсон талбай дээр байхгүй бол Болор Эрдэнэ байж болно, Эрдмаа байчин. Хэрвээ Келли Чонг талбай дээр байх юм бол одоо гээл те өөр ийм хувилбарууд маш их байна. Тэгээ цаашаа ариун цэцэг хулан хоёрыг орж ирэхэд энэ хоёр маань бол ер нь өөрсдөө импорт тоглогч шиг л хэмжээний нөлөөг үзүүлдэг. Тэглэв шүү дээ. За ихэд Бэмжав бөмбөг алдсан. Тоглолт ерөнхийдөө нэлээд задгаа болоод ирлээ те. Карман гоё дамжуултыг өгсөн идэж. За хараахан хүлээж авах боломжгүй дамжуулт явуулчлаа. Уг нь санааных гоё байлаа. Маш их стресстэй тоглолтыг л талбай дээр үзүүлж байна өнөөдрийн тоглолтод. Өмнөх 2 тоглолт тис өөр байсан. Багийн уур амьсгал одоо тэр авж байгаа оноо те. За Карманы талаас за Бацаачин Болор Эрдэнэ статистик үзүүлэлт өнөө одоогийн байдлаар 20 оноо 8 самбарт 6 дамжуулалт бараг 50% давталгаатай. 20 оноонд хэдийн хүрсэн байж тээ энэ тоглогч. Тийм ч олон давталж байгаа харагдаагүй те. За тэгээд холбоон тоглогч 8 самбартай гэдэг чинь ямар өндөр үзүүлэлт вэ те. Тэгээд дээрээс нь 6 ассист тали эзэн өгцөө явж байгаа. Хаад бөмбөг талсан урдуур нь орж ирээд бөмбөгийг аваад довтлогоо шилжиж дамжуулт өгөөд 2 оноо ядах юмгүй авлаа. 10-ийнханд маш том цохилтыг Улаанбаатар Амазонс энэ тоглолтод өгж байна. Бидний хүлээлт тоглолтын ихэнд арай өөр байсан. Гэхдээ тоглолтын өрнөлийг тис эсрэг чиглэл рүү шилжүүлж чадлаа.
Одоо харин нэг сайн талаас нь авч үзэх юм бол 10 баг удирдлагын дөнгөж ингээ 3 дахь тоглолтын дээр энэ хүнд ялагдлыг хүлээх магадлал маш өндөр болчихлоо шүү дээ. Цаашдаа олон тоглолтууд байгаа. Тэгээд өөрч шинжилтүүдийг хийгээд багийнхаа энэ бэлтгэл сургуульд нэлээд анхаарал явах юм бол мэдээж одоо удирдлагд нэгээр эсвэл хоёроор ч юм уу тий гарах боломж одоо хүртэл байгаа шүү дээ. За лигийн залуу тоглогч Инхлэн Улаанбаатар Амазон суугийн бүрэлдэхүүнд солилцоогоор талбайд орж ирлээ. За өөрийн чинь ярьсан зүйлийг ингээд ахаад үргэлжлүүлээд ярихад за нэг талаасаа удирдлагын ихэнд юу болохгүй байгаа, юун дээр илүү ажиллах ёстой, юу биднэрт хэрэгтэй гэдгээ удирдлагын ихэнд харж байгаа тэдний үед маш том нэг ололт байх боломжтой. Удирдлагын дундуур юм уу эсвэл плей-офф эхлэхэд өгсөн байх үед энэ алдааг харсан бол тэдэнд ямар том зохилт болж ирэх вэ тийм ээ. Яг одоо ингэж олж хараад энийг аль болох эрд засаад авах юм бол тэднэрт энэ урт үйлрэлд маш том давуу тал болох боломжтой гэдэг нь за багч бол сайн мэдээ. Яг зөв. Тэгээд одоо сая бас статистик харагдаад өнгөрлөө. Бол эрд нь Баатрин бол эрд нь 20 оноо 8 самбартай ингээ 20-с дээш оноо төрсэн хэд хэдэн тоглогчид байна. Франк Гарсиа дасгалжуулагчийн тоглолтод тэр суудлаас босч ирэх шаардлагач төдийлөн олон удаа гарсангүй маш амар тайван тоглолтыг үзээд хажуугаас нь нэлээсээ солилцоогуудаа хийгээл явжлаа ш. Завшралга авах шаардлагатай болоод гарсангүй ийм л хэмнэлтэй байлаа. Гарч ирсэн 3 оны шийдэлт оновчгүй бямжаав. За самбарт явах ч юм байсангүй тэгээд одоо харин Кармныга талбай дээр 10-таас байлгасаар гарааны тоглогч нь тэрчтэй байна штэ. Тэр магадгүй одоо цэлгийн тоглогчдороо өөр зүйлсийг товшаад үзүүл яа гэм л да энэ үлдсэн хугацаанд 40 гаруй хоног зэрэг. Ер нь сагсан бөгт ялангуяа ийм байдалтай байхад бол боломжгүй гэж хэлэхэд бол асуудал байх. За одоо бол ер нь айл багийн хувьд тоглолт дуусгаас өмнө яг туршиж үзэх зүйл болохгүй байгаа юм дээр нэг ажиллаад дахиад нэг чеклээд үзэхэд нэг буруу таргуулын тоглолт болчлоо шүү дээ. За Карман холын цай шидэлт гүйцэтгээд оновчгүй болсон. Бөмбөг нүрний шугамар гарлаа. За Кармны хувьд одоогийн байдлаар 19 довтлооны 7-г нь оновчтой болгочихсон. 26 оноотой тоглолтыг үргэлжлүүлж байна. За соццог оноо авсан 40 онооны зөрүү. Инхлэн Болор Эрдэнэ. За Болор Эрдэнэний хувьд бол ер нь дабл гүйцэтгээгүй гэдэг нь түүний хувьд бараг муу статистик дөө ер нь бол одоо өнөөдрийн тоглолтод бараг тэгж хэлэхээр боллоо шүү дээ. Өнгөрсөн үлрэлт 10 дугийн бүрэлдэхүүнд явахаас өмнө ч гэсэн тэрний өмнөх үлрэлт Скорпионс багийн өмсгөлтэй бүтэн үлрэлийг өнгөрөхдөө ч гэсэн бараг 20-15 тунд чижсэн тоглогч шүү дээ. Статистикийн хувьд бол MVP-ийн өрсөлдөөнт. Гэхдээ багийн амжилтаас шалтгаалan дандаа MVP өрсөлдөөнөөс хойш одоо ихний 5 бичигдэл дуустдаг шүү дээ. Хувийн тоглолт ур чадварын статистик бол үнэхээр өндөртэй явж чаддаг. За түүнийг бүтэн үлрэл ингэж авч явж чаддаг ийм тоглогч. За Инхлэн. За өндөр зайгийн эсрэг нэг тунд ажгүй тоглолтыг хийгээд бөмбөгийг аваад ороод ирсэн. Кайли Чон 3-аас энэ тоглолтод амжилттай болгож байгаа. Эхний улын цай шидэлтэн. За бэлтгэл дээр ерөөсөө дөнгөж конос сүлжиж гарч ирэл 3-аа шидэж байгаа юм шиг л ийм шидэлтийг үүсгэглээ. Тэгээ хамгаалалт тэдний чинэл одоо нэгэнтээ сулраа тоглолтын үр дүнтэй эвлэгдсэн л байхаа гэдгийг бид нэр харж байна. Шүгэл дугаар хагуу нийлэн удсан байсан. За энд соццог дээр Кайли Чон алдаа гаргалаа. За залуу тоглогчийг 10-т бүртгэндээ оруулж ирж байна. Энэ өдрөл 10 баг маш их одоо холио солиог бол хийсэн. Маш их хөдөлгөөнийг тэгсэн. Тэгээд тэдний өнгөрсөн удирдлагын бүрэлдэхүүнээс гэх юм бол ердөө 6 тоглогч үлдсэн. Гол тоглогчд бол Жимэд Долгор, Солон, Гуянг, Мөнхц бол халиун гэсэн тий. Минуттай тоглодог байсан. Эдгээр тоглогчдыгаа бол хэд явуулсан. Тэгээд Соццэг, Саранцэг, Ануучин, Солон, Жеки Карман гэсэн тоглогчдыг багийнхаа бүрэлдэхүүн нэмснээс одоо хоёр нь бол CD их сургууль тоглож исэн энэ тоглогчид. Оюутны лигээс оюутны шүү дээ одоо хүртэл. Тэр хоёр тоглогчийн нэг нь яг одоо энэ талбай дээр гараад ирсэн байгаа 12 номертой Саранцэг бол CD их сургуулийн оюутан. CD аянгнууд угаас оюутны лиг тоглодог байсан юм тоглогч. Тэгэх нуруулаг ер нь тэгээ сагсан бүгд аяга дээдлэгд бол өндөр нуруулаг тамирчдыг оюутны лигээс л илтгэр эхлээл авж байгаа. Харагч байна. За Ануучин бас оруулж ирлээ. За нөгөө нэг CT их сургуулийн хоёр тоглогч юм. Хоёулаа талбай дээр гарч ирлээ шүү дээ. Бас сонирхолтой тохиолдол болж байна. За Ануучингийн хувьд бол түрүүн хэлсэн 2024 оны Самар лигт 10 тугийн бүрэлдэхүүнд Самар лигийн мөнгөн медаль хүрчээсэн юм тоглогч. За Инхлэн. За Инхлэн
Эрдэнэт хурваас холын зэн шидэлт оновчтой. За энэ тоглогчийн шидэлтийн техник тун өөртөө зөвөргөө маш эвтэйхэн шидэлтийн техниктэй тоглогч харагдаад байгаа юм да. Өнөр заяа. Анужин. Соццэг. Болротны эсрэг соццэг хөдөр найшлаад бодогтой талбаруу дайрсан Бямбживын хамгаалалт. За алдаа гарсан гэдээ үзчихв. Тэглээ. Болротны алдаа юу? Инхлингийн алдаа юм байна. За инхлингийн цаанаас нөхөж ирээд тийс хамгаалалт алдаа болсон байна. Яг бүтэн бол ирж амжаагүй тэгээд бөмбөг рүү явсан хамгаалалт алдаа болсон. Соццэг сүүлийн шидэлт оновчгүй Самбраас Бямбжив. Эрдэнэт Кейли Жон ямар амар довтлогоо вэ? За холбоон тоглогч өнөр зээг бас хэр ургийн тоглогчид ингэж кросс тулж байгааг харж байгаагүй юм байна шүү. Тийм бийн тэнцвэр дээр бөмбөгөө залж байгаа маш доор тий. За тэгээд бас их сүр сайтай тоглогч харагдаад байгаамаа. Довтлогоо гүйцэтгээд агаар дээр контактч бай. За шидэлт гүйцэтгэх үедээ дундын зан шидэлт гүйцэтгэх үедээ бодогтой талбарууд орж байгаа тоглолтууд тэгээд аль алин дээр нь биеийн тэнцвэрийг маш сайн хадгалж чадаад байгаа тоглогч. За ингээ Вьетнам легионер багийнхаа 92 тоног авлаа. За одоо бол энэ тоглолтоос сүлээх нэг зүйл нь бол Амазон 100 оноо төрөх үгүй гэдгийг харахаар байна. Хөрөх магадлал чир нилээ нэмэгдээ явж шиг боллоо доо. Хурдан дотлоход гарч ирсэн. Өнөр заяа алдаа гаргалаа. Оног нь бол нэг нугалцсан байгаа 92-46. Улан бүр холдуулах боломжтой боллоо. За энд Бямбжив бодогтой талбайн тоглогч урд чугман дээр маш гоё хамгаалтыг хийлээ. Солилцоо хийгээд туланг оруулж ирж байна. Өнөр зайг суулгасан. Одоо гол тоглогчдоо сэлгээний санал суулгасан мэдээчтэй илүү амралт тэдэнд хэрэгтэй болов уу гэсэн бодлол орж ирж байна. Нэгэн тугаасаа тоглолтын минутаас орчлоо штэ. Тэгээ энэ ямар ч төвшний сагсан бөмбөгт энэ онооны зураг энэ минутанд барих боломжгүй штэ. За онлын үед бол тий. За хоёр талд аргуул оновчгүй. за атгсан бөмбөг 10 багт үлдлээ. За солилцоогоор Эрдэнэ талбайд орж ирээд Баатрин болор Эрдэнэгийг сэлгээний санал руу шилжүүллээ. За өнөөдрийн тоглолтод Баатрин болор Эрдэнэ 12 довтлооны 8-ыг нь оноо болгоод нийт 20 оноотой. За тэгээд дээрээс нэмээд 9 самбар 2 ашигтай дамжуулалт 2 бөмбөг таслалт гэсэн үзүүлэлттэйгээр энэ хүсэлгээний санал руу шилжиж байна. За энэ хүү тоглолтын дараагаар үзэгч та бүхэн 18 цаг 10 минутанд хүснэгтийг 3 тигсэн 100% амжилтаар тэргүүлж байгаа BCH Knights болон хүснэгтийн 7 дугаар байранд бичигдэж байгаа хов чонхруудыг шууд хүлээн авч үзэх боломжтой. Хов чонхрууд баг 3 тоглож 1 хоцсон 2 хожигдсон буюу Дархан United-ыг хоцсон. За харин 20 цаг 40 минутанд хасын хөлгүүд баг хэдийн 4 тоглолтыг хийсэн байгаа. Тэдний хувьд 2 хожиж 2 хожигдсон. Өрсөлдөгч нь Монголын сайх болно. За тэдний хувьд бол 1-2 гэсэн амжилтаар хүснэгтийн 8-д бичигдэж байгаа. Ер нь хүснэгтийн эхний хагаст явж байгаа багууд 7-8-д явж байгаа багуудын эсрэгэл хоорондоо тоглох ийм хуваартай байна. За харин лав гаргийн хуваарууд яг сая үзэгч та бүхэн дэлгэцэн дээр харагдаад өнгөрлөө. За Сэлэн бодон сулан Дархан United багууд маргааш 6 цаг 10 минутаас эхний тоглолтыг энэ маргааш бол дээд лигийн талбайд 2 тоглолт явагдах хуваартай байгаа. За сүүлийн тоглолт бол Улаанбаатар Амазонс баг Итүг Ирвсүүдтэй 20 цаг 40 минутаас сүүлийн тоглолтыг хийнэ. Инглингийн гоё довтлоо, гоё алхалт байна. За хоёр хамгаалагчийг өстой хялбархан харгаллаа да рүүки тоглогч. За бас үзэгчдэд хүрэх өөр нэг сайхан мэт юу гэх юм бол бидний хүсэн хүлээсэн NBA-гийн шинэ үлрэл 2025-аас 26 оны үлрэл маргааш хөшгөө нээх болно. Эдгээр тоглолтуудыг нээлтийн 2 тоглолтыг үзэж та бүхэн PSN телевизээр шууд хүлээн авч үзэх боломжтой. Эхний тоглолт өглөөний 7 цаг 30 минутанд PSN 1 сувгаар та бүхэнд хүрнэ. За аваргуудын эсрэг. Тийм, Houston Rockets те бас мэдээж одоо хамгийн л аврагын магадлал өндөр ирж байгаа хоёр багийн хоорондын тоглолтоор Шейн эсрэг Kevin Durant-ийн үзэлтөнийг бид нар харах бол 10 цагт PSN 2 сувгаар Los Angeles Lakers болон Golden State Warriors багуудын хоорондын тоглолтыг үзэх ийм хуваартай байна. За маргааш бол өглөө NBA-ийн 2 тоглолт орой Монголын сагсан бөмбөгийн холбооны
Үндэсний дээд лигийн 2 тоглолт гээд. За Сагсан бөмбөг сонирхогчдын хувьд бол маш гоё. Өдрөл болж өнгөрөхөндөө Тэглэхгүй яах вэ? за илүү болгон толцоо. За сая яг бөмбөг хүлээж аваад үйл эхлэхэд нь хөдөлгөөнийг нь маш гоё мэдэрч хамгаалж чадлаа. За Бэмчгийн хувьд бол оюутан ахуй цагтаа хөдөөж их сургуулийн оюутны шгшоогоос тоглодог байсан юм тоглогч Архангай аймгаас гаралтай Сагсан бөмбөгч байгаа. Улаанбаатар Амазон цаг тэгэхээр Архангай 2 тоглож байгаа юм байна шүү дээ. Урт нассан Бэмжав гээд. За маш ойрхон үеийн 2 төлөөлөл Улаанбаатар Амазон цагийн бүрэлдэхүүн тоглож байгаа. За дохон дөр бөмбөг аваад доошо дамжуултыг гаргаад өгсөн. Бөмбөгийг нь маш цэвэрхэн зөхиод тасалдсан. Кейли Жон цааш нь гаргаад өгсөн Эрдэнэт 3-аас Эрдэнэт холын зай шидэлд оновчгүй болсон. Бэмж 2 тууламж. За яарах шаардлага байхгүй хожиж байгаа баг. За тэд 100 оноонд хүрэхэд ердөө 3 оноо дутуу байсан. Тэр 3 оноог нь Эрдэнэ холын зай шидэл дээр авч байна. Будагтай талбайн тоглогч Эрдэнэ хүртэл холын шидэлтийг л одоо гүйцэтгэхээс огтхон чиргэлцэхгүй болсон байна да. За эсрэг нь 50 оноо төрөг байхад өөрөөсөө 100 оноо төрнө гэдэг чинь 40 минутын Сагсан бөмбөгт ямар өндөр үзүүлэлт вэ? Тэглгүй ах бай тэгээд багийн тоглогчд нь үнэхээр өндөр ур чадвартай тий холон ариун цэцэг энэ одоо Робинсон тэгээд Чонг тэргүүтэй олон тоглогчд байна. Болор Эрдэнэ болор цэцэг нарыг шигсэн бид нар нэрлэн олон улсын түвшинд Монголынхаа шгшаавыг төлөөлөн оролцдог тамирчин. Тэгэхээр залуу тамирчид одоо лигт 1-2 үлрэл тоглож байгаа магадгүй анхных нь үлрэл тоглож байгаа эдгээр тамирчид суралцах зүйлс ихтэй тий Монголын хамгийн л шилдэг энэ тоглогчдын хажууд ур чадвараа тоглолтоос тоглолт өдрөөс өдрөл нэмэгдүүлж байна. Зоолонгийн шидэлд оновчгүй болсон. Хөр шидэлтэйгээ нэгийг нь оноо олгосон. За энэ динхлэн бөмбөг алдах нэлээд төглөө шүү. За Эрдэнэ заалж болох байсан сая тэгээ заалахгүйгээр шууд угшаа дамжуулт гаргаад өглөө тэ 8 секунд болох төгссөн байсан учраас зөв шийдвэр болж байна. За залсан бол бас амжихааргүй. Нөхцөлд хүрсэн байсан Кейли Чон өнөөдөр харин холын шидэлтөө төдийлөн санснаар нь цагт унахгүй шүү. За 10 удаа харин 50 стейшн төрж чадах уу? Аль эсвэл оноог нь бүр нуглаад дуусгах уу Амазонс гэд. Тэрийг л харахаар олж байна. 3-аа шийдсэн. Шидэлт нь оромжгүй солонго самбар тэмцсэн. Бямчаа самбар авлаа. Кейли Чон Эрдэнэ бол өнгөрсөн үлрэлээс өөр болсон бас нэгэн зүйл нь харагдлаа зүгээр. Тэгж нэг бөмбөг заалаад те илүү үллээс болоод бөмбөгөө таслуулаад алддаг байсан бол саяных тэр бол ерөөсө заалахгүйгээр шууд амжилтуудаа өгөөл ингээд асуудлуудыг шийдчихэж байна. Ингээд 149 үзэгчтэй. За 51 онооны зөрүүтэйгээр Улаанбаатар Амазонс баг хүснэгтийг нэг чожигдлгүйгээр инхүү 4 тикс амжилттай тэргүүлэхээр боллоо. Зарим 10 тогийнхан үлрэлийн эхний хожигдлын инхүү хүлээж үлрэлийн амжилт 2 хожил 1 хожигдол гэсэн амжилттайгаар үлрэрлийг үргэлжлүүлэхээр болж байна. За тэгэхээр Амазонс өөрсдийнхөө ид хавыг гайхуулсан гайхалтай тоглолтыг л үзүүллээ гэж бид нэр хэлж болох байх. За аврагууд маргааш итэг хэрэгсүүд угтаа back to back дараалсан тоглолтыг хийх хуваартай байгаа. За ингээд үзэж та бүхэнд энэхүү тоглолтын тайлбарыг гомч болон Цэнд баяр миний тайлбарлан хүргэлээ. Хэсэг хугацааны дараа өнөөдрийн 2 дахь тоглолт 18 цаг 10 минутанд Найзын эсрэг хов чонхроо тоглох болно. Хэсэг хугацааны дараа эргээд уулзъя. Түр баяртай үзэгчтэй. Баярлалаа үзэгчдээ ингээд өнөөдрийн тоглолтод ялдаа болсон Улаанбаатар Амазонс багийн тоглогч Болор Эрдэнэтэй уулзаад байна. За юуны өмнө улирлын хамгийн одоо том ажлаа байгуулсан дан баяр үргээ өөрийн чинь бас хуучин багийнхаа эсрэг тоглолоо. Тоглолтын талаар сэтгэлээ болцвол.
Эхний хоёр үе ерөнхийдөө нэлээд хүчтэй өрсөлдлөө. Тэгээд эхний хоёр үе дээр манай баг төдийлөн хамгаалалтын дээрээ сайн ажиллаж чадаагүй учраас оноогоо сайн хол салгаж чадсангүй. Тэгээд сүүлийн хоёр үе хамгаалалтын дээр илүү ажиллаад хамгаалалтын дээр илүү ярилцсан чинь оноо маань илүү ингээ явсан баг. За улирлын эхний тоглолтоос хойш бас багийн гол чухал тоглогчд болохоос ариун цэцэг хулан гэсэн бас тоглогчд маань амарч байгаа тий. За энэ хооронд бас өөрийн чивд легионер тоглогчтойгоо нийлээд бас багийн залуу тоглогчтой ингээ удирдах тоглож байна. Нэрний талаар багийн тоглолтын талаар дасгалжуулагч яг юу зөвлөж байна? Ерөнхийдөө маань дасгалжуулагч үгээсээ хэлж байгаа ингээд зарим тоглогчд маань амраад ингээ байхгүйсэн ч гэсэн бид нар хийх ёстой зүйлээ хийгээд ингээд өөрсдийнхөө чадах бүх зүйлийг гаргаад ингээ системээ өргөжлүүлэх ёстой гэсэн яг тэрний ингээ дасгалжуулагчийн хайснаар системээ ингээ өргөжлүүлээд тоглож байгаа болохоор манайх зарим тоглогчд маань байхгүйсэн ч гэсэн ингээд систем маань үргэлжлүүлээд тэгээ тэр маань ингээ бид нар тожил авчирч байгаа гэж бодож байгаа. За ингээд хожлоо болсон баяр хүрээ дараагийн тоглолтод амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа гэхдээ ингээд бид өнөөдрийн эхний шууд дамжуулсан тоглолтоо тавханд шууд дамжуулж хүргэлээ. Ингээд туугдахгүй талбайд BCH Knights болон
Thank you.